гэж итгэнэ өс таач. Шүтрихас. Тийш. Баатар шангар бата боор нэгэн газар Бацхан эрхэм мөндөд битгий сонсогчдоо манай подкастын 115 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэ бид та бүхэн харж байгаа манай студид UB Comedy Club-ийн комедиан тэ 48 кг жинтэй гэж бас яригддаг. Яг өндө 48 биш юм шиг үлээ тэ. Манай Бэги ирсэн байна. Яа. Юу вэ? Тэв сайхан таа. Хэд их дугаар гэсэн юм бэ? 115 явж гисэн байгаас. Чи анх хэд нь оржлаа? Нэгд нь оржсэн шүү дээ. Анхны зочин байсан. Анхны зочин 5 3 4 5 Тийм тэр байсан баг. Яг бас яг энэ өрөөнд тест. Тийм шүү дээ. Буцаад энэ өрөөнд ирсэн байна. Иргэнлээ яг. За тэгээд бусдаар бүгдээрээ л ажлын амьдрал нэгтэй хүмүүс одоо тэгээд клуб ирээд авах уу. Гэр оронгоор бас тайван байна. Тэгээд тоглолтоо хийх санаатай аль явж гин. Хэлмэлтэй ангаал. тий одоо яг хамгийн ихэнд хэлий манайхаа 9 сарын 9-нд UB Comedy Club дээр манай Бэгийн ямар тоглолт үлээ? Тавилан тоглолт үлээ. Үгүй юу лээ? Бэлэг танхай тоглолт. Бэгийн кг болчих юм тий. Тэгээ 48 кг байгаа шүү дээ. 48 кг бол байдгаараа л байна. Тэр бол зүгээр жингээ байрна. Тэр бол зүгээр бэлэгдэл. Тэгээ бэлэг танхай гэдэг бол Бэгийг бол яг л ингээ хоёр үгээр яг хэлж байгаа юм шиг санагдчих юм л та. Тэгээ бэлэг танхай гэдэг үгийг ойлгодог байсан. Би Бэгийг хараад ойлгосон. Яа шипад яа. Ер нь бол Эрдэнэ бэлэг тэгээд танхай гэж. Эрдэнэ бэлэг танхай юм. Нөхөр наа чи бүр ингээд яг бат бэлэг танхай. Тоор чинь зүгээр танхаарах хэрэгтэй юм шиг. Логиктой бүр өгүүлбэр болоод шааж шүү тий. дээ. Тэгээ 9 сарын 9-нд миний нөгөө пассвортны төрсөн өдрөөр хийж байгаа болохоор Бэг надад 9 урилга өгсөн байгаа. Тэгээд бити сонсох. Пассвортоо би хоёрын өгнө. Яг нэг алдаатай яцсан байхгүй багада. Алдаатай яцсан. Нэг төрсөн өдөр 9 сарын 9 гэж байдаг. Дээдлийн нэг фильтрийг наагаад өгсдөг. Би бүр над дээр ингээ яг нар мандаашаа. Маань гэж нэг онцгой шааж. Нэр гэж тэр чи юу гэсэн юм бэ? Ямар алдаа гарцсан. Төрсөн онцгой чи биш юм уу? Тий. 7 сарын 9 төрсөн байхгүй юу? Тий. 7 сарын 2 сараар зүгээр алдсан. Тухайн үед нөгөө биччихсэн хүмүүс дээр алдаа гарсан шээ. Тэгээд дараа нь өөрчлөх гэсэн чинь баах юм айл хэдийн гал дээр хөдөлсөн. Тэгээд яг сүүлд өөрчлөх гэж үзсэн. Тэгээд надад яг энэ таалагддаг л да ингээд. Хоёр тааждаг шүү. Чи тэгээ 2 өдөр чи охины орд болчихж байгаа юм тэгээд. Пассворт нэр чи 2 өдөр пассвортаар орсон. Үгүй нэгээр л тэмдэглэн л дээ. 9 сарын 9-нэр 2 тэмдэглэж. 7 сарын 9-нэр. 7 сарын 9. Тийм. Игний үнэлгээ үн чи яаж юм дээ хас. Игний үнэлгээ барьж өөрөө төрснөөр байгаа. Төсөөд чи биш юм чи завтай байх юм шиг игний үнэлгээ барьж байгаа кино маань үзэхгүй юу. Жаахан баг тэгдэг байсан ганцаархнаа байсан. Хинч ямар ч наастар авах ганцаархнаа авсан тэнгист кино үзэж шаа. Тэгдэж шүү дээ. 9 сарын 9. Ягаад тэгээд 9 сарын 9-г сонгосон бэ? Зүгээр л манд наймар чи би өөрөө 9 танаа аягүй дуртай байхгүй тэгэл 99 11-нд яагаад сонгох вэ гэтэр шин. Өмнөх подкаст ойрд нэг комент онцлог маань энийг яг санийхаа ярьсан дээр ачиг шүү дээ. Daisy 92 гэдэг энэ хүнийг би бас онцлог комедиг нь онцлоод тэгээд Бэгийн especially хоёр урилга өгчэй гэж бодож байна. Оо за. Тэгээд яг яасан гэхээр зүгээр нөгөө түүхч Сүхбаатараа хороод тэгээд комментэн дээр ганц нэг хүмүүс бүр амар racist шааж илээ те бүр ингээ байд муу дөрвүүд мөрөдгөө бүр нэг тэгээд бүр одоо яг яах гад юм racist байгаад байгаа юм те бүр ингээ нэг л коммент бодсоох гэж. Тэгсэн чи яг энэ хүн айгуу гоё нэгтгэхэд бичсэн байсан. Яг топ коммент болоогүй байсан л та. Тэгээд тийм учраас энэ Daisy 92-ыг хос билетээр шагнажин тэгээд Бэгийн билетээр ирж үзээрэй. Хандлах чи 2 билетээр шагналаа. Чадвар бүгдийг шагнамаар байна. Racist байгааг хатлаа 2 билетээр шагналаа. Racist. Тэр юу тэр чин хоорондоо тэгж би энийг яадаг те шалгуу. Тийм тий. Ахвал ингэсэн байхгүй юу? Манайсаа юуны төлөө тэмцээд байгаа тий. Нэг төгстэй тий. Бид нар ингээд 10 сая монголчууд бид нар голд нь ингээд бүгдээрээ ер нь голд ингээд ам нэгтэй байх хэвээр тэгжиж ингэж хүчтэй болно гэж байгаа тэр болж байгаа өлгөлтөд орж ирэл тэгэл амар хүмүүс тэгэл ингээл тэгээ хаашаа буцаад салах гээд байгаа юм уу тийм буцаад байлаа үзэх гээд байгаа хамаг Монгол хэрээд 8 аймаг болох гээд байгаа хөнгөрөө тэгэл ингээд салаад ойрд халах юм байлдаа шаах. Тэгээ баруун зүүн дээр нь бас ингээд хуваах гад л ингээд хүмүүс комент бичээд л мангар баг нэр. Би бол жинхэнэ баруун зүүн холбогдсон хүний үр удам штэ. Тий, мэн ч адил. Яг ямар манай эмээ бол дөрүүд. Тийм тэгэл дөрүүд тэгэл дараа нь өвөө архангай манай нөгөө эмээ болгон тэгэл аавын тал төв гэл ерөөсөө ингээд яг ингээд зүүн баруун яг
хөндлөн голд Дигналтаа. ерөөсө зүүн тишээ очиод хүүх тэгэл тэгэл ингээл явцсан. Тэгэж тэ манай аав ч бас гоо балтах ээж хөвсгөлийнх тэгэл Заараас. Устай газар, усгүй газар их нийлсэн юм шиг байна. Пүү ямар гоё байгаль газар. За эндээс нэг амьтаа болоод эндээс нэг амьтаа болоод сууршаа. Хатванд очиж яхад байгаа юм. Босоо тийш очиж. Манай эмээ бол хөвслөөс ирээд өвөө өмнө гоож ирсэн бохоо. Бас хотод ирээд тэгээд Дандаа цуссан сэлгэгцгээсэн гарууд байна шүү дээ. Тий ингээд. Миний болохоор харчин, загчин, халах өөл тэгээ дөрөв өөрт үзэх юм. Гэхдээ ер нь нөгөө нэг та нар тийм байдаг харсан нэг нөгөө юугаа үздэг. Өөрийнхөө ДНХ-г үздэг. Тестүүд байт юм. Манай нэг найз үзсэн юм байлээ. Тэгээд бүр 3000 жилийн одоо юуг нь удам судрыг гаргасан гэж аахгүй. Тэгсэн чинь 30% Монгол заяа. 30% Монгол. Тусдаа Монгол зүсч байт юм тэрэн дээр. Одоо яг Монгол Аваг аймгийн гэх юм те нөгөө ямар C3 гэдэг кодтой ДНК ч л үү. Нүүрс шиг шат байна. C3. Тэгээд дандаа нүүрс нэрдэг шээ. Тэгээд 50% Northern Asian гэж хойд Аз. Тэгснээ ингээд нэг хойд Аз хэрэг Монгол биш. Мэдгүй одоо Сибирь юм уу одоо Якут ч юм уу. Чукча мөгчөн. Яг тэр нь бол яг тодорхой яагаагүй л байна. Тэр нь бол Northern Asian гэж байгаа. 50 30% Монгол тэгснээ бүр ингээд 0.1 хэдэн хувь юу хятад заяа. Хятад байсан тэгснээ Индонез энэ төр байсан. Тэгнэлтэй яваа. Дунд нь бас нэг Индонез гар бас нэг тий ороо гарсан байгаа. Ороо гарсан жил бол юу ийс болох вэ тий. Тий 3000 жил тэгээд тэр чинь бас нөгөө дунд нь бас энэ их гүрний үе байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бас яг юу ч бас дэлхийн нийслэл шаацсан тий. Солонгос, Япон, бүр манай нэг харуулсан. Америкийн юунд виз мэдүүлээд Америк руу явахдаа ч гэдэг нэг шалгуулсан гэсэн. Нэг Америк төрүүл гарахтаа заяа. Тэгээд ингээд яасан чинь бүр ингээд бүр 9 шидийн цус Манчестер 100% халах малах гэсэн худлаа үлгэр юм билээ. Тийм 100% байвал зүгээр цус ойрцож шат. Цэвэр Монгол энтриг шаадаг те. Цэвэр Монгол бол уучлаарай миний өгсөн цус ойртолтой байна те. Тийм ер нь жоохон биологийн талаар мэдлэггүй л байна гэсэн. Тэгж ярьж байна. Тэгээ Монгол хөшин соёл бол байж л байгаа. Батлаа те. Өндөр хөвтэй байх хэрэгтэй те ер нь бол. Тэр одоо бид ч гэсэн үзүүлэл харинч бага байгаа байхгүй. Бид нар ч гэсэн үзүүлэл бидний дотор хятад цус байж л байгаа. Ер нь энэ нь бол байх хэрэгтэй те. Одоо юу гэдэг тэрийг үзүүлээд тэгээ одоо тэр нэг юм цус мус гэж ярьдаг юм а болоод бид нар Монгол улсын иргэд гэдгээрээ баймаар байгаа хөх те. Тэр баяд дөрүүд мөрөд эсвэл одоо халах ойрдын одоо хагаал Монгол хэлтэй ястангууд байгаа шүү. Тэгсэн ер нь хоорондоо тэгээд байгаа. Ер нь бол юу соёл нэг хэл нэг одоо юу гэдэг ийм улс хэл хүн нэг тийм яг цэвэр одоо цэвэрч одоо яг Монгол биш одоо хоёул ингээд одоо Монгол аав ээж хоёртой хоёр хүүхэд байлаа гэж бодъё л та. Тэгээд үнийг нь Монгол төвсөд нөгөөх нь ингээд хятадд өссөн байгаад гэж бодоход яг Монгол хүн гэж яриад байгаа юм ч юусоо яг Монгол төсөөл Монгол өв соёлоо аваад тэгэл яг энэ Монгол улсаа гэсэн одоо юм хөгжүүлэх гэсэн бодлоготой тийм үнэчлүүд Монгол хүн гэдэг болохоос яг Монгол цустай хүн гэж юусоо байхгүй байгаа байхгүй. Яг хятадд өссөн хүүхдээ хятадын одоо соёл иргэншлэр хятадын одоо арга барилаар ингээд өсчих юм бол тэр яг л нэг сэтгхүүн яг хятад хөгжил болно шүү дээ. Тэгэхээр энэ чинь юусоо сэтгхүүн асуудал болохоос цусны асуудалтай юусоо байхгүй байгаа гэсэн үндсэн табиалыг тиймэрхүү юм шиг байна тий. Одоо Америк жишээ зөндөө Монгол хүүхдүүд өсөж шүү дээ. Америкийн төлөө одоо Америк ахуугаар өсөж байгаа тий. Тэдний соёлоор явж байгаа юу гэдэг яг Америкийн цэрэг талбай хагаалч юм уу тий. Юу гэдэг тэр улсын төлөө ингээл зүтгэл явж байгаа. Тэр улсын нэг хэсэг болол тэгэхээр яг Монгол хүн л дээ тэгтээ одоо тэр улсын нэгж болцсон л явж байгаа хэрэг тий. Тэгэхээр яг Монгол ч гэсэн тэгэл дээр үед одоо олон улсын л тийм том улс л байсан шүү дээ. Том гүрэн байсан. Тэгэл бүх шашин байж байгаа. Тийм худалдаа 8-ны төв болцсон. Тэгмэд улам ингээд ч бүр хүчээр төв болгоцсон те бүр бэлэг татвар матврыг хөнгөлж мөнгөлдөг те. Тэгээд бүр тийм байсан юм байж улам ингээд жижигэрх гээ те. Үгүй би энэ жалгах гэд ингээд жалга руугаа улам ороош ягаад жалга догын үзэлтэй. Тийм одоо мангар юм хоёр болох хэрэгтэй. Тэгээд nice. Тийм түүхч Сүхбаатарын хэлж байгаа юм бол те ер нь одоо ингээд нахан дүүс сэрэ одоо нэгдмэл байяа л гэсэн тийм санаа хэлсэн шүү дээ. Монгол гадуурхтаа одоо жоохон багсан бараа. Мэгнэлтэд амар түүхийг яриа л те. Нэгдвэл байгаагүй учраас шүү дээ. Нэгдвэл байгаагүй учраас ингэж хадуулж исэн ч гэдэг юм уу те. Тэр юм түүхийг сургамжийг л ярьсан. Тэгсэн чинь нэмээ зүгээр байгаа. Чим баядаг. За галдан бошигтол та алхахыг сүрүүлэх гэсэн ч гэнэ тийм. Тийм угаасаа тэгэл Чингис хаан бүгдийг нэгтгэл хөөрхий хорвоогоо сайлсан тэгээд хүүхдүүд нөгөө улсын 4-5 хувааж явал тэгээд хуваагдаад эхлэв үстэй ер нь тэгэл зэнрээсээ эхлэв. Тэгэл хибраад явцсан шүү дээ. За тэр яг уу. За ер нь дандаа хуваагддаг юм аа. Тэгээ ер нь манай хуваагдаад. Эсийн төвшөнд хуваагддаг. Гэтэ яг манайх бол одоо яг яаж байгаа шүү дээ. Одоо ингээд яг Аз төв үйл ажиллагаа явуулж байгаа баг 2хан comedy club нэг байгаа. UB comedy club тий.
Тэгэхээр бол бас амар гоё санагдаж байгаа л та. 5 тэрбум бахархалтай тий. 5 тэрбум хүн донд одоо ингээд хоёрхан клуб ажиллаж байгаа гэдэг чинь. Нэг нь Тайванд л да. Нөгөөх нь Монголд. Тэгээд Тэр 50 хүний клубыг хаачих юмсан тий. 2 3 гэдэг нэртэй. Тэгэхдээ тэдний клуб нь бол арай жижигхэн л юм байлаа. Тэгээ манайх болохоор илүү одоо комеди зориулсан. Тэгэхдээ бас би Тайванд дэдэг тэр залуутай бицээхгүй Джейкоб Джонс гэдэг Монголд ирсэн нөө тоглож исэн. Тэгсэн чинь одоо баг танах л ахшивтэй гэсэн чинь бид нар баг дэлхийд баг цөөхөн клуб нэг байгаа шүү. Тэгээ Америкийн клубүүдийг харсан чинь Америк комедианууд заяа бүр зүлгэн дээр комеди хийсэн шааж байгаа юм чинь. Нэг юм бүр ингээд цэцэрлэг төрөөлөн заяа хүмүүс ингээд хоол суудсан ингээд. Тэг ямар ч микрофонгүй ингээд зүгээр Орлоод. Тийм. Одоо нэг тийм байдаг штэ нөгөө хин ч энийгээг ингээд зарцаа сонсогдсон гэдэг штэ. Тэгж ярьдаг штэ нэг тийм хэллэг гэж. Тэгсэн паркт ярьсан чинь хин ч энийгээг жихнээсээ зарцаа сонсогдсон. Нөгөө зааланд ялаа нисэх сонсогдно гэдэг шиг шээ. Уул нь Азад нэлээд хэдэн клуб байж байгаад манайхаа Asia's Finest гэхээр жон гоё сонсогдсон чинь одоо жоохон сөргөө шаачлаа тэ нэг хоёрхан клуб байсан Asia's Finest гэж хоёр чавганцсан юу шааж байгаа юм шиг тийм. Тэгээ нөгөө хятадд одоо бүр ингээд хорцсон юм уу? Комеди клубүүдийг. Ер нь коронавигаас өмнө хавчаад байсан юм байна тий. Өнгөрсөн жил ирсэн нөгөө хэмлээ манай комедиан чинь баахан байсан тий. Биш яг нэг Silk Road ирдэг. Жоо. Шинэ эмхтэй тийм. Шанхай. Мэбэл зоо тийм. Тэр чинь нөгөө тиймэрхүү мэрэгсэн шүү дээ. Одоо ингээд хятад ер нь бол комеди клуб болсон. Starbucks comedy хийж байгаа гэсэн. Comedy coffee shop дотор. Яг ингээд юм клуб байгаа тийм ивент үүсгэж мүсгэх юм бол баг ингэчих гээд байгаа л. Тэр чинь бас нөгөө Америк хятад хоёр бас нэг жоохон эв тэмжингээ байгаа шүү дээ одоо бол. Тийм тэнгууд Америкийн соёлтой холбоотой юм дээр бас жоохон тэгж байгаа юм шиг санагдчихсан одоо. Гэтэ мэдгүй яг хамаагүй ч гэж магадгүй. Тэгээ яг хятадын нөгөө нэг намын бодлоготой болохоор ингээд хүмүүс хаа хамаагүй олон ургалч юм ярьж байгаа юм жоохон эрсдэлтэй гэж үздэг байх л та. Тэгдэг байх. Гэтэ хятадд тэр нэг нам ч одоо ингээд хятадд нэг л комеди клуб байдаг. Коммунист комеди. Бидний комеди. Бид нэгтэй юм ярина гэнэ. Тий, та нар инээн. Тэр гэж гэдэг те. Эсвэл ойлно. Жиг хэмнэлээр алгадаж шээ. Нуруу ихцдэг гэж. Нуруу их суугаад энэ тэр. Яа, тэгвэл нэр яана. Тэгээд Гэхдээ тэр том улс чинь одоо хот олгонд нь ингээд юугаа өдөртөг чаа ингээд шоолоод байвал бас аюултай л ахлаа шүү дээ. Тэр 50 хэдэн үндэстэн байдаг улс шүү дээ. Тэш одоо тэр бүм хүмүүс чинь шоолохын зөндөө байгаа шүү дээ. Тийм шүү Тэр дээ. хятадын тэр нэг намын одоо тэр яг ирэх хөрж байгаа нам нэгэл задрах юм бол одоо хэдэн мянгаар ингээл Монгол руу даваад ороод ирдэг юм шиг тийм. Яг чаа. Яг тэ эн чинь Монгол юу вэ газар байна шүү дээ. Бид нар олцох шүү дээ. Дахиад олон хуваагдчих юм бол тэгээд манайх руу дайрах нэг бол гараад ирнэ шүү дээ. Олон төрлийн зөвшөөрөд өгч. Йоо хятадд иргэний дайм болж ингээ одоо ямар амар юм бол. Дэлхийн юм бол шүү дээ. Нэрчсэн юм болно шүү дээ. Тэдний бүх улсууд оролцсон гэдэг одоо хамгийн гол. Тийм шүү дээ. Тэр уугурчууд муурчууд ч одоо ер нь жоох яагаад юм шүү дээ. Тэгээд тэр хүмүүс ч нөгөө яг бүр амар үнэхээр яг нөгөө ясандаа бүр яг цуснандаа бүр жаншил маншилтай бүр сайн барьд дийлэхгүй л уугурууд шүү дээ. Уугурчууд. Тэр тийм. Зөв Монгол улс уугурчуудаас таг барьдаг байсан юм билээ шүү дээ. 100 гарах нь. Тэгээ төвд мөв тэр чигтэнд ингээ Төв Азад амар Казахстан шиг амар том улс тэр чигтэнд барьдаг байсан юм. Ойрд үуч гэсэн байсаг л бослог гаргадаг байсан юм. Харин тий. Ер нь бол тийм. Гэтэ амар олон жил барьж чадсан гэсэн юм. Тэгээ одоо хятадууд бүгдээ барьж байгаа уурчуудыг тэгж байгаа. Хятадын аашаа. Турцгийнх нь баярлаа. Үнэхээр нам барьж Америкчуудыг хол ойлгож байгаа. Америкчуудад бас баярлалаа. Хятадуудыг хол ойлгож байгаа. Хэрмээс хойшоо уул нь манайх байсан мэт тий. Тий. Угаасаа л хин уулан тий гэр дотроо хашаа татхавтай тий. Nice. Хашаа чин тэг очтой л. Уулын өрөөг дагуулаад нэхгүй хашаа баримаар байна. Нэг шиг гэдэг. Тэгээ уусаа ингээ зүгээр Бээжин орохоо явж явах замд бол ингээ яг Монголын тал харагдаад ш. Яг адилхан яг Монголын талтай. Тэгэл цаашаага Бээжин орох шал өөр. Жог уулархаг болоо явчихдаг тий. Уул муудууд нэг хат Монголж юм бол. Хятадын веб техно үзсэн чинь ингээл бүх цаг үеийн ингээл хаадууд нь улираад эргэж гарч ирээл гарч ирэх болонтой инста цагаан ирмэлстэй гой хурдан байна. Мөрөө хөдөлмөр. Утаанаас саална гэдэг шиг. Амар гой цагаан ирмэл барина гэл тэгээд бүгшлүүлээд гой болгонаа л гээл. Бүр сунгах хэрэгтэй л. Өчнөө олон дахиад зөндөө олон жил барьсан мэт байна. Яг цаг нь бас үнэхээр хэрэг болоогүй тэгээд цагаан ирмэл зингэс хаан зүгээр. Зарим хаадууд айгу сайн мундаг барьсан гэсэн яг нэг тэр үед амьд тахцаанда. Бүр яг тэрийг нэлээд явуулж маа. Нэлээд гой явуул олон өнгөч мөхөл тэрэн дээр. Тэр өгсөн юунаас айгаад тийм амар бүх хаадууд нь ингээ барьсаар л байсан. Цог борслал хийдэг те. Доор нь хундаам шааждаг. Бид нар зүгээр л байжсэн шүү дээ. Тийм тэр яг хөтө тэгэл угаасаад манай өвнөрөөс л болсон. Манай өвнөрөөс. Тэгээд чангаас юм шиг байгаа. Манайд бол чангаас юм шиг. Одоо л харин бид нар өөр ингээд яг ингээ ботрох гал. Одоо ингээд байна тий. Та нар ингээд зүүн баруун маруу ингээл.
Тийм байх. Халах малах. Гэтэ яг сүүлийн хэдэн жил бас нэлээд ингээд өсөд байгаа санагдаад байна шиг. Яг тэр үзэл бүр амар өсөд байгаа. Биш оюун санааны хувьд монголчууд. Юу дээ Харин сайжраад байгаа гэж боддог. Тийм үгүй яг тэр үзэл бол яалчгүй байдгийг зүгээр би яг зүгээр яг тэр хүмүүсийг үндснээр нэг гэж байгаа нэг яснаар гэж муулах гэдэг юм шиг л зүгээр ихтэй яг нэг одоо тэр зүгээр хүмүүс чинь ингээд зүгээр ингээд юм ярьж явж ийсэн аа. Яг ивгэнт хооронд яг нөгөө яг нутгийнхаа хэлээр яриа л тэгэл инээлдэл тэгэл ингээл инээлдэл яагаад ч яг шоодод байгаа юм шиг санагддаг байхгүй нэг тийм сони юус тэгэл төрждөг байхгүй тэгээд зүгээр монголоор ярьж чадж байгаа шүү дээ тэр хүмүүс тийм нэг 4 5 удаа ингээд зүгээр ганц нэгээ сууж явах чинь зүгээр сайхан монголоор ярьж чадчихлаа тэгэл монголоор ярьчихгүй яг нөгөө нутгийнхаа хэлээр ярьж нөгөөдг нь таг яг гадаад хэлчих шүү дээ бүр ингээд казак хэлээ юм биш казак ер нь монгол бол тийм л байгаа шүү дээ казак байна бүрээд байна бүр нөө чанга аялгууд нөө тийм чанга аялгууд гэхдээ яг юу юм бэ лээ нөгөө яг төв дээр байгаа хүмүүс нь бүр цаашаага нөгөө нутгийнхаа гүнд байгаа хүмүүсийнхээ яриаг ч гэсэн ойлгохгүй гэсэн өөрсдөө. Тий уусан ус чинь тийм гэсэн шүү дээ. Гэтэ аялгуудыг хадгалж үлдэх хэрэгтэй юм шиг байлаа л дээ. Хилцэн үднээсээ бас. Тийм яг тэрийг гэж өвдүүлж дамжуулж баяжуулж дээ. Тэгээ ахуул аялгыг ингэж хэлээ. Угсаа алтаа нурж амар том. Наан цаана хоёр том суурин байлаа гэхэд зүгээр тэр чинь ингээд давах гэж амар уддаг гинэ. Соёлын үед ингээд тусгаарлагдсан. Ингээд 100 жил ингээд хоёр талдаа ингээд байжгаад нөө дотор ингээд амьдраад байгаа хүмүүс нь үгэн баг багаар өөрчлөлт хоёр талд зэрэг өөрчлөгцөөр байгаа аялгууд үүсчдэг гэдэлээ. Монголд бас олон аялалтай байгаа нарахгүй тий. Хоёр уулын наан цаана байх юм бол би нэг хаяа нэг очдөг багт л хэл нь өөрчлөгчдөг гэдэл. Аялал нь. Гэтэ одоо ингээд бидний хийж байгаа юм бас яг би тэгж бодож шүү. Комеди бол монгол хэлээр одоо бидний юм шог ярьж штэ тий. Тэг энэ бол бас юм одоо юу гэдэг юм те. Босод одоо манай хэлийн гадна байгаа тий монголчууд ч юм уу одоо юу гэдэг юм те. Ер нь бол нэг юм нэгдсэн юм юу гаргаж ирээд байгаа байхгүй юм. Монгол юм хэлээр юм юунууд гаргаа тий. Харилцааны юу юм бүтээгээд байгаа байхгүй тий. Тэрийг нь сонсоод тэнцэнс чинь одоо юу гэдэг юм те. За энэ бол ерөнхийдөө нэг юм аялга байд юм байна. Нэг төв аялга ч юм уу тий. Жанжин шог юм уу? Тий. Тэгэхээр яг одоо чинь Холливуд чинь яг ингээл яг Америк, Англи аялгыг дэлхийн нийтэд ингээ түгээсэн шүү дээ тий. Яг нөгөө нэг хараал Британий яг арал дээр ярьдаг тэр нэг юм унган тэр англи хэл нь болохоор өөр герман дуу тий жоохон тийм бүр нэг юм шал өөр аялал. Тэрэн дотроо бас амар олон аялахтай. Хот дотроо дүүргээрээ баг өөр аялахтай. Тэр ингээ нэг Ирланд хончин зүгээр ингээд мал руу чонд дайрсан тухай ингээ мэдээнд сурвалжлага ярилцлага өгсөн байхгүй. Шаал ойлгомжгүй юм за голд нь ганц нэг хүн англи үг сонсогдоод байгаа. Тэнгүүд субтитрийн харангууд ерөөсө дан англиар ярьж байгаа байхгүй. За танигдахын арга. Шал өөр. Германаар ярьж байгаа юм шиг байдаг л хэдэд хэвлээ. Ливерпулийн хойшоогоо Манчестер энтер Английн хойд. Тэгээ Шотланд руу бол тэгээ бүр мэдгүй. Тэд бүр албаар аялгаад тэгэж бүр дүүлгэж ярьдаг. Family Guy дээр бүр ингээд амар ironic шатж нөгөө Америк хэлтэй хүмүүс Америк аялахтай хүмүүс байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээ англи охинтой ингээд үргэж байгаа байхгүй нөгөө жоох хүүхэд нь. Тэгсэн нөгөөдгөө чи ч ямар хачин заваа аялахтай бай. Энэ хүмүүс англичууд англиарч ярьж чадахгүй гэж. Цаг үеийн нөхцөл. Яг хүмүүс одоо аялгаараа ингээд одоо англи хэлчээ ингээ амар сонь аялахтай шүү дээ. Одоо Австрал гээл. Гэтэ бахархтын байл шүү дээ. Хүмүүс нь ер нь бүгдээрээ хэлний акцентээр амар бахархтын байл шүү дээ. Тийм. Гэвч кинон дээрс нэлээд анзаарч зүгээр. Тэр өмөрөг бол айгу ярианы ихний юу юм биш үү? Бараг лайн юм биш үү? Тэр тэндээс ирсэн юм байсан уу? Тэгч мөн. Ингээ матны хоёр ирж байна. Тийм шууд нэг аялгын сонсонгуудаа шууд чи тэндээс ирсэн үү гэдэг яг шууд. Яриага хэлдэг шүү. Тэгэл араас нь хаачих байчих гэж мэн. Хин хэлээд л нэг түүхч үлзий хаторгоо хэлээд лөө эсвэл нөгөө Монгол хотны 100 эрхэм дээр нөгөө аялахтаа ярьж ийн гэдэг чинь одоо чинь Япон англиар ярихдаа амар аялахтаа ярьдаг штэ. Эсвэл хятад хүн ч юм тий. Баярлалаа. Sorry. Спешиалист чинь 50% гэж. Спешиалист хаашлал. Тийм. Спешиал дээр нь дууг нь хаашаа. Нэгний дуугаа шахах. Тэгээд Япон англи одоо тэр нөгөө хэл соёл нь амар хүчтэй байгаа болохоор одоо баг тэрийг гаргаж ярьдаг тий. Англиар ярихдаа яг цэвэр Америк хүн шиг ярихыг хичээдгүү. Албаар нөгөө нэг би орс хүн гэж байгаа юм шиг яг ингэж орс аялал оруулж ярьдаг ч гэлээ. Бага кинг өөрсөндөө шингээж авдаг те бүр тийж яриадсан нэрээ. Тийм. Германх руу нэг уусч ороод иддэг ч юм уу те. Соёл нүцтэй болохоор баг эвддэг юм шүү. Нөгөө соёлоо баг. Тийм. Өөрийн болгож авахтаа яг өөрийн болгож авч уусгаж авч маа. Тийм би Япон хүн гэсэн шиг нэг тэгэж ярьж мэрдэг ч юм уу те. Тийм угсаа Японууд чи англи хэл одоо нэг аним дээр гарч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө Японоор яриад голоор нэг дандаа одоо нэг өгүүлбэр дээр дор хаяж ингээд 2 3 англи үг хэлж ярьдаг. Ярихдаа. Тэгээ тэрийг яг нэг юм Япон аялгаар ингэж хэлдэг. Тэнгүүтээ ингээд англиар яриад байгаа юм шиг
Япон орж ирээд байгаа юм шиг тэгээд тэр нь бүр ингээд өөр хэлж болцсон юм шиг яг тэгж нүж ихэд бүр ингээд хоногчж байгаа байхгүй. Тэгээ одоо манайхан ч нэг амар шалаад байдаг шүү дээ одоо юу мультизүлт гээл. Тийм үг байдгүй юм байл шүү дээ. Чи одоо манай хэл байхгүй тий. Аражуу. Натур төмөө гэдэг. Даргон тэр гэлээ. Даргон бол үнхээр гоё газар гэж байна. Dragon Center гэж хэлдэг шүү дээ. Dragon орчээ. Dragon Center л яваа. Даргон бүр тод хэлэхээр гоё байдаг тий. Даргон. Жигэн даргон шиг. Хол явах гэж байгаа юм шиг сонсогддог. Баг яг тийм цэврээр нь хэлэх юм бол баг загнуул нүстэй тагсан байна. Тэг юу гэдэг юм сохт үзлээ. Sorry тэ нөө Twitter эдгээр хэлээ хуг шаах. Хэлээ хуглаа шаахгүй гэж тийм. Twitter, Instagram гэдэг. Тэгээ Монгол хэл ер нь бол англи хэл бус хэлүүдийг бодох бол хамгийн хэцүү байх тий. Бүр яг юм хатуу хэл байх тий. Тийм Монгол хатуу хэлд ордог гэсэн. Бүр ингээд тийм тах гэж хатдаг хэл гэсэн шүү дээ. Ийм юм шиг тий. Хинд хоёр хэл Ямар нэг би халах хүн гэдэг. Сурахад хэцүү байх тусмаа илүү сайн хүчтэй үлддэг гэдэг байхгүй. Эсэргээр байгаа логикоос. Эсрэг яг бод тэмдэл дээр жоо өөр байдаг шүү. Тэгээд энэ нөгөө Бэмбэрийн чинь гоо дамд сүрэн тэр нөгөө монгол хэлийг үдгэж магтаад байдаг юм бас нэлээд баялаг юм байгаалах шиг юм л та. Манайс өөртөө бас олж нэвэл те. Сурахад амар хэцүү байдаг байхаа. Ер би яг монгол хэлээр ярихад бүтцэн нь бол би бол яг англи хэлбэл ингээд ойлгомжтой байдаг шүү дээ. Монгол болохоор байх хэрэгтэй байсан юм гэл байвч юу лээ. Яг дандаа нэг юм бүх цагууд байсан байхгүй юу? Тий, бүх цагууд нь ингээд зэрэг орчихно аюу төвхтэй. Тэгэхээр байхгүй байсан гэхэд л хамгийн энгийн байгаа байхгүй. Би байхгүй байсан гэж хэлж байгаа байхгүй. Зүгээр шууд. Тэг чи байхгүй гэж бодсон. Тий, Тий, байх хэрэгтэй байсан юм. Наадах чи ер нь аялал бас жоохон дуудахад жоохон хэцүү юм шиг л дуудлагууд нь. Нэг ир өсөн дээр үлээ, юун дээр гээ дээр үлээ. Ил дээр тий. Ил жоо хэцүү юм шиг. Ил баялаа. Эдрэг ирээд идэх чинь тий. Баярлалаа халбаг хоёр лөө. Тийм гэсэн. Халбаг. Бид нэр бичиг сурж байхад Монгол одоо кирилл бичгийн давуу тал нь яг бичигдснээр уншигддаг амар байдаг те сурахад. Тий. Одоо өөр хэлэнд чи ингэж бичээд ингэж дуудана гэдэг шиг тийм байдгүй. Тэр нь амар амар. Эсвэл баг эсвэл бичгийн зүгээр бидэнд нөлөөлсөн юм болов. Эсвэл тааруулаад сүлж зохиосон болохоор уншсаар агаад тэгсэн баг. Хэлэн баг одоо нэг өөр Монгол шал өөр бод. Юу ч бол яг Монгол бичгээрээ те. Үг болгоны ард нэг зөөлий тэмдэг байгаад юм шиг үү? Тий. Баялгалж ярьдаг гэж юу? Тий одоо яг тэр нөгөө бичвэрээр баг уншаад идэв юм шүү. Бид нар баг тэгсэн байж магадгүй. Гэхдээ тэр гадаадд орцсон байж магадгүй. Тод болсон юм шиг байна. Ски мискин орж ирээд. Ски. Тэр гадаадд би одоо тэр ер нь бол ерөөсөө ойлгодгүй. Гэхдээ ойлгож гэж ер нь хүн амтаас асууж байгаагүй нөгөө. Тэг тийм тэмцээвод байдаг шүү дээ. Ингээд яг нэг үг ингэж тавин гутал нөгөөт ингэж үсгэлээд идэг. Тэр одоо яг тэр яг ямар учиртай чэйжлэх гэдэг юм уу? Ховор цөөхөн давтагддаг үгүүдэл тэгээд ах шиг байл шүү дээ. Тэгээд дараалал зөв хэлэх хэрэгтэй. Үсгийн зөв хэлвэл амар мондог тэгээд болоо. Бас хэлний талын л одоо тэмцээн байна л да тий. Тэгээд бас яг нэг урт түнүүд байдаг шүү дээ. Ослол болоодын руугаа гэж үгээд шүү дээ. Тэр мэрийг бол яг үсгээр хэлэхээр жоохон толгой молгож жоохон хөөгдөд бол хэцүү шүү дээ. Олддог болоодын руугаа цахилгаан жуулалтынхан тайгаа бичвэл болоод идэг. Хилээд болоод идэг. Яг үсгээр хэлэхээр ч жоохон төвөгтэй. Тийм дөрмийн байдаг юм байна тий. Ачаалбартай байна тий. Тиймэрхүү би одоо бүр яагаад гэтэр ингэж үсгэлээс өсөлөө тийм. Зарим нь таадаг шүү дээ. Зайхан нэгээс тий. Өндөр чүрэг амар ховор бүр үргэлхээр ховор хэрэглэгдэг л өгнүүд юм байл. Маш ч гэсэн одоо тэр оцлогд болоодын руугаа тэр цахилгаанжуулалтынхаа энэ төр гэдэг тийм байнга ярихгүй шүү дээ. Яг үсгэлэхээр ч бас нэрэл манархаар юм шүү. Тийм тий. Тэгээ монголчин одоо хэдэн үсгтэй байсан юм бэ? Зөндөө үсгтэй байсан юм л шүү дээ. Одоо тод үсэг, тод бичиг тий. Бичиг үсэг. Үсэг одоо соём бичиг. Одоо юу зүгээр бичиг үсэг маань зүгээр яг зүгээр ашиглаа хайдаг байсан юм шүү. Үүдүүлээд жоохон явуулаад за энэ болох. Дараагийнх нь. Бас тэр мөнгөн дэвсгэрт нэмсгэртэг бас амар ялгсан юм шүү дээ монголчууд ч. Сая яасан 20 дугаар зуунаас 20 за 10 амар олон сүүлээс 20 дугаар зууны хооронд л зүгээр хэдэн 5 6 мөнгөн дэвсгэрт явцсан байл шүү дээ. Доллар моллор явж исэн байл байгаа л. Монгол доллар байсан юм уу? Тийм данзангаан гаргасан. Оо бид нар өөрсдөө доллар хийжсэн юм уу? Тийм. Тэгээ тэр нь яг нэг капитализмын талынх нь юу явчлаа гэд хориглоо шаад. Данзангаач ер нь жоохон капитализмын барууны талын юмтай хүмүүс болохоор. Бүр доллар хөвлөж исэн юм шүү дээ. Бадрангуй дурган тэний зургтай Чингисийн зургтай доллар юм уу? Зүгээр л юм хээ уугалз амар. Тэр доллар дээр ирэхэд бол амар гоё. Анхандаа зүгээр юм автобусны дээр юм билет өгдөг гэсэн нэг даваа дарсан юм шиг. Яг тиймэрхүү юм шааж байгаа. Тэр сүүлрээ бол доллар моллар дээр бүр үнэхээр ганган байл. Одоогоос ч бараг гоё. Одоохыг ариг үзэхгүй л дээ. Одоог ч ялч технологи явгаар хийсэн. Тэгээ одоо ч бүр одоо цаасан мөнгө биш бүр Meme Pay, QPay, голомт нэг юу лээ? Голомтын юу лээ? Тэрмэр те. Янз бүрийн одоо тийм QR код нь дэвсгэрч дээ. Энэ бонус оноонууд одоо валют болоод эхэллээ шүү дээ. Тий, U-Point те, Candy Pay.
Save application байгаа юу? Одоо тэрлийнхаа Чи одоо мөнгө лист баг. тий. Бас нэг тал. Бонус бас оруулах гэдэг байгаа шүү дээ. Заримдаа үнгүй өгөх гэдэг байгаа тийм. Монгол чат мат ч бас тооцоо моцоо гэдэг юм шүү. Тий, тийм Мейл байна. чат. Нөгөө нэг хүмүүс рүү юу явуулаад идэв чинь стример өдрөө гэдэг юм жижиг хандив явуулаад идэв. Тийм билээ. Тий. Тэгэхээр одоо ер нь тэрдэл рүүгээ мэдээлэлээ жоохон мэдлэгээ жоохон нэмэхгүй бол бас хоцрогдох тал руугаа л Тийм шүү дээ. Одоо нэг хоцрогдсон. Тэгээд нэг шинэ үеийн гарч ирж байгаа юм дэвшлийг ингэж огт хүлээж авдаг ингээд нэг юм яг гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Манайс яг тэдний хараа сайн хөөцөлдөж гүйцэхгүй бол нэг үедээ тийм болчих шааж байгаа шүү яг. Тийм шүү дээ. Хитрхи их нэг хоцорсон математик дээр хитрхи хоцорчгаар хүүхдүүд нэг юм математик нэг мэник шаад яг тэр шиг шаачих гэж боддог. Одоо утсан дээр интернет баг ашигладаг хүн бол тэгэл одоо тэгэл болоод одоо ийм их мөнгө барай явж гин гэсэн үг шүү дээ. За тийж очоод мөнгө авчаад нөгөө газар ингээ барай авчих. Тийм хүн байд юм аа нэг тийм мод байгаа байхгүй ингээд дансанд мөнгө ургууд гяс гүйчээд авдаг заяа. Тэгэхгүй нөгөө санаа намарддаг. Цүгтүр мөнгөтэй. Параноид бүр ингээд нөгөө тэр мөнгө та яагаад ингээд идэв одоо итгэлтгүй шүү дээ. Тэр чинь тэгээд нэг удаас ирдэг дампуурчдаг тийм юу бол юу болох юм бэлээ тэр гэж бодож. Чи хадгалан зэлийн оршоод мөнгө аваад. Хамгийн инээд юмтэй заяа. Нөгөө мөнгө аваачаад их төртөө гэдэг их тэр наваач баг гэдээ ичж байгаа байхгүй. Ямар ч ялгаагүй зүгээр нэмэлт үйлдэлийг явуулсан гэж шахах гэдэг. Яг болохоор зүгээр тийм айцтай юм шиг байгаа нэг юм. Тийм параноид хүмүүс хэцүүлтэй угаасаа бүх юм өөрийнх нь эсрэг байна гэж бодож тийм ертөнцид амьдэрдэг болохоор тэгэл хэцүү. Бахан хэмжээнд зовлонтой байдаг шүү. Одоо тэр нөгөө нэг биткойн те янз бүрийн одоо литиум койн өөр чи юу ч үлээ этериум гэдэг нэг юм койнууд гарч ирсэн шүү дээ. Блокчейн койнууд. Тэр чинь бүр сүултээ бүр утгаа алдаад бүр хязгаар амар олон койнууд гарч ирсэн шүү дээ. Doge coin гэдэг юм нохооны нөгөө нэг юм Хачкогийн нохоо байдаг шүү дээ. Тэр нохоо чинь ингээд нэг мем болсон байхгүй юу? Интернетээр. Тэг яг тэрийг Doge гэж нэрлэдэг. Dog гэдгийн араас E үсэг залгаад Doge coin гэдэг. Тэр нь бүр яг ингээд олон улсын бас валютчиг болсон юм. Doge coin-аар хүмүүс хөдөлтаа игээд. Тэг ямар ч банк байхгүй. Зүгээр шууд ингээд нэг хүн рүү шууд мөнгө шилжүүлж болдог. Амар тэр биткойн тэр чинь бас амар юм шиг үлээ. Яг судлаад үзген. Би бас сайн судалж үзег үлдээ. Уншихаар тэгээ сүртэл юм байлээ тэгээд яг. Тий. Нэг хэсэг чинь бүхэн л биткойн гэдэг. Биткойн л гийг үлдээд байсан шүү дээ. Сайхан бас хамгийн сүүлд чинь миний яг сонссон чинь энэ хасын ганхуу явах нэг тийм биткойны үйлчлэгээ гэдэг л. Чи бата комедигийн цалинг биткойнээр тавьж. Йоо, Dogecoin. Бага нохотоо coin. Монгол тэр бол биткойн ч ер нь нэлээд одоо өсөд байгаа хаа. Сая нэг унсан шүү дээ. Яг тий. Нэг амар унсан. Тий. Унсныхаа дараа буцаад одоо чангараад намайг сүүлд харахад $11,000 байсан. Одоо хэд байгаа юм бол? Нэг coin шүү дээ. Тэр жоохон цент мэл гэдэг чинь. How much US dollar is one Bitcoin? No. Bitcoin. Жохо өсчиж 12,111. Хин чинь нэг 8,000 ч илүү байсан юм аа. Тэгж байгаа шууд гид 11 болцсоохгүй. Тэнгүүд нь пүү хитэн биткойн аваад дарчээ гэж бодсон чинь. Ахад жоохон төвхтэй блээ. Жоохон ажиллагаа тэгж байна. Тий, яг нэг евро шилжүүлээд нэг тийм хувиргадаг сайт руу шилжүүлээд тэдний евро нэгж дансанд доллар хийж байгаа. Тэндээсээ биткойн аваад тэгээ биткойныхаа халаас одоо юм төр төвчрүү байдаг гэж. Төвчөндөө хийгээд тэгээд татгалж бодголдог. Тэндээс өөр юм байна те. Ленд бас идэвчтэй шүү дээ. Тэгээд шинэ гарч ирж байгаа ийм ингээд шуухсан юмд хүмүүс нэг бол азаа үзэх, нэг бол ажиглах, нэг аль нэг л хийдэм шиг байна те. Тэр боломжийг заримдаа дахиж олдохгүй ч юм уу. Энэ судалгаа сайтай Оросуудыг гаргасны дараа ингээд монголчууд баахан зүгээр Оросуудын байранд очиж зүгээр авцсан гэдэг тэр үнэн юм уу? Үнэн. Биткойн тийм цинкэр юм шүү. Цинкэр мөсөмлөд дөө. Гэхдээ ингэсэн байхгүй. Оросууд буцаа явчихж байгаа байхгүй. Энд чинь яг энэ бэлгэний байрууд шүү дээ. Нөгөө засгийн газраас нь улс ингээд ажиллаж байгаа шүү дээ. Том юм нэг одоо баригадууд байгаа шүү дээ. Барилгын баригад эсвэл юм ажилчдын үйлдвэрлэлийн бүх баригадууд дээр ингээд шууд тараагаад байрууд өгчөнгөө зүгээр манай ээж мэж бол зүгээр ажиллаж байгаа одоо зүгээр барилгын шаварч юм шүү дээ. Шавраа хийгээжсэн баригадын дарга нь байр өгнө гэд баг хүн болон тараагаад юм хаашийн. Гэр бүл бол баг тараацсан байгаа байхгүй. Эхний нөхөр өдөр хойлоо бариг бол нэг байр шууд гээл гайгүй ажиллаж сайн хийдэг хүн бол нэг таст нөгсөн байхгүй шүү. Тэгэл ангууд нэг юм хурлаар ордог байхгүй. Тэнгуутаал авч үлзэл ямар ч байр марийн тэр юм зүйл байхгүй маань барих бас хангалаа гэж шууд пак өгөөд. Тэгээ амаа ургийг кинонд гардаг үстэй яа нөгөө манай үгэнд ажил дээр яваад орсон чинь шууд дарганд дугуйтаа таныг байраар шагналаа гэсэн манай хүн нөгөө байрны хөтөлбөрийг амгууд дугуйтай жигээ явдгүй. Тэгтээ ингээд цаг үеийн өөрөөс мөн манай өвөг байраар шагналсан. Ер нь яг байраар шагнадаг байсан. Тэгтээ яг тэр нөгөө Оросуудын байрыг зүгээр шууд ингээд очиод авцсан гэж байна. Харин тэгсэн юм шүү. Тэрг бол
худлаа. Тэр ордор мордортой байх хэрэгтэй. Хаалгаад онголгоо зүгээр орцсон гэж байна. Тэр тийж яагаад гэдэг вэ хүмүүс. Тийм Би юм одоо байхгүй. гайхаад тийм замбраагүй юм гэж байд юм. Авчаад яг дараа нь ингээд нөгөө араас нь хөөцөлж жагаад бичигэрнтэй олж авсан байх хэрэгтэй. Магадгүй. Ордор бол айгуу чухал шүү дээ. Тэгэхээр орсоо зүгээр шууд ингээл хаалга хаагаад яваад гэсэн юм уу те. Тэр нэг жоохон нэг хүчээр гаргасан нэг тийм явдал болсон юм шүү дээ орсуудыг. Гэхдээ тэр том компанид ажил татан богдож байгаа юм чинь утрууга боцох хэрэгтэй л юм чи. Энд хийх ажил дуусчихгүй ч. Тэгээд яг тухайн үед бол манайхан дэх орсуудыг нэг Тавилга мэрэг бүгд нь явж чадчих. Орс руу ямар шкаф авах юм биш. Ширээ сандлаа бүгд нь явж байгаа юм шиг. тэгээд явсан. Манд гэтээ тухайн үед байр аваагүй хүмүүсээс манай өвөө бол байр аваагүй байхгүй. 7 8 хүүхэд ижидэг хүн чинь нөгөө нэг хүүхдүүдтэй байранд мөнгө өгч юу яаж юугаар хүүхдүүдэд ижих юм ижих вэ? Тэгээ байр авангуудаа авахгүйгээ буцаагаад яатсан байгаа байхгүй. Авахгүйгээд тийм хүмүүс бас байгаа. Мөнгөний авъя гэдэг. Тий. Манай аав ээж хоёр болохоор ингээд ээж ингээд яг 3 өрөө байрны хуралд орсон байгаа байхгүй. За. Яг авах гэжсэн чинь аав нэг өрөө байр хүчээр аав гэсээр загинсараад өгцөний мдээгүй. Тэгсэн чинь шууд шүүлтэн дундаас нэг нөхөрч нэг өрөө байр авцсан биш тэгээ гарч ирээ. Тэгээ 3 өрөө байр ингээд тэгээ нэг өрөө байр. Тэгээд одоо урт байна доо модны хоёрт байдгийг. Гэн. Харамслаа төөх байна. Тэр үеч тэгвэл аюу гоё байсан биз дээ хүмүүст байр өгөөл маа гэл. Тэгээ байрыг ажиллахад бас хэцүү шүү дээ. Баян мөнгө төлнө сөөх мөх юм тэр. Тэр үе чинь тэгэл яг хүнийг бол цаанаас нь шийддэг гэсэн. За энэ хүнийг байранд оруулъя гээл те. Ажлаа сайдаг үнэ л байртай л. Тэгээд энэ хүн ажилгүй хүн гэж байхгүй те. За батажи заавал ч өдрийг хийх хэрэгтэй гэдэг. Томилж явуулдаг байсан юм шүү дээ. Төмлөл яг хийх хэрэгтэй юм л хийдэг. Тэгэл бүгдрэлэг тэгдэг байсан юм шиг Зах зээл юм биш шүү дээ. Хүн одолдож аав, зээл авч аавна гэж байхгүй. Тэгээ гайгүй яасан хүмүүс ер нь байр шагнал авчдаг гэсэн юм шүү. Тийм л. Одоо энэ нийт дээр яаж одоо сайхан байртай болмоор юм дээ тий. Одоо ер нь байранд орно гэж хэцүү. За яаж зээл яг тэр одоо 8% зээл бол амар өндөр зээл тий. Нөгөө хид нугалж төлөөд байгаа байхгүй. Айгуу зовлонтой. Тэг яг нөгөө юугаа хүүгээ төлөөл яваад байгаа юм. Хүүгээ төлөөл яваад тэгээ үндсэн зээлнээс нь юусаа бараг хасагдахгүй шахуул яваад байдаг. Байранд орохын давуу тал нь ус далааны асуудлыг шийдэж байгаа юм л та. Тэгээ хамгийн гол нөгөө бохир одоо юу гэдгийг. Тийм Тэр чинь л асуудал гэр ороод гэр ороод асуулч ердөөсөл гэр ороод амьдарч байгаа хүмүүсийн хоёрхан асуудал нь ерөөсөө өвлдөө дулаан бах хэрэгтэй байна, баач их хэрэгтэй байна. Тэгээд болов. Усаа зөөн. Тэгэхээр ч ерөөсөө энэ хоёр асуудал байхгүй болчих юм бол яг гоё байна. Тэнгүү чин тэр асуудал чи энэ том гэр ороод чин шийдэх аюу хэцүү. Тэгэхээр айл болгоноор нэг шугам орох гэж бөөн зардал. Бараг байраа авцсан нараад. Тэрний ороод хороол бараа явцсан хамаагүй юмтхан болох. Тийм магадгүй. Гэхдээ одоо лагер дээр бол бас амар хоолой шийдлүүд зөндөл байгаа л да. Одоо зүр хааснуудад бол тэд нар бол бас амар соролж байгаа үстэй. Яг мөнгөө содчихлаа гал да ялч. Байрны дэний л мөнгө зарж байгаа. Цэгийг чинь тэр шигтэй одоо юу канистр министертэй ойлноо. Тэр чинь нэг доороо бол мөнгөөр зодоод захлаа яадаг болсон байл шүү дээ. Ингээд доороо ингээд амар том нэг 100 хэл дээр байдаг шүү дээ. Мангар том цэнгэр юм пошгнууд. Ингээд 5 тонны 8 тонны моны юм. Пошгнууд байгаа байхгүй. Тэд нэг байшингаа барихаас өмнө байшин доороо булаад хоёрыг булаад нэгэнд нь одоо нэг нь болохоор арай жоохон жижиг бохор ус нөгөөд нь тийм цэвэр ус. Нөгөө жижиг нь болохоор 300 400 литрх ч байт юм уу тий. Нөгөө том нь болохоор мангар том. Тэгэл дээрэс нэг байшингаа барьждаг. Тэгээ нөгөө нэг 300 400 литрх руугаа усаа ичээл. Тэгэл тэрэндээ устасан дор бол яг хуу баач хийгээл. Тэгээ нөгөө бохор нь болохоор нөгөө том янгас руу ороод. Тэгэл нэг нөгөө бохор сордог машинаар байдаг шүү дээ тий. Тэрийг дуудаад бохороо соргуулчихдаг. Тэст гой сордог хаа тий. Тэр урамтаа сордог юм байлээ биш шүү дээ. Сэлэт таваатлан сорвол бүгдийг сорвол. Тэгээд тэр чинь бас Тэр хаашаа явж хайдаг юм бол доо. Тэгээ хоёр юу байгаа байхгүй. Нөгөөд нь болонгууд тэгээ мангар том юм артлынхаа байж юм нэг тусдаа бас нэг юм гараж шиг нэг тийм одоо юу амбар ч юм уу тэгээ байшинтай холбоотой тийм юм бариа. Тэгээ тэн дотроо ингээд юм нэг ухаалаг юм самбар тавиад тэр нь болохоор нэг бүлүүрэхгүй нэг өсөндөө нэг усын ингээд халаагаад хөргөөд ингээд байж байгаа тийм цэглэн бойлорнууд. Бүлүүрээ гээд бас нэг DVD-ний дараа гарч. Тэндээ бас тэр нь бас ингээд яг тусдаа янгстай. Нэг бас 2-300 литр усны янгстай. Тэгэл тэр нэгээд яг асах үедээ асаад өөрөөнийхөө температурыг 28 хөрөнгөт унтраад өөрөө ингээд автоматар унтраад буцаад ингээд доош явж байгаа. Буцаад ингээд 10 оронгот дэш өсгöd өгдөг. Тийм юм лээ. Тэгэхээр байрнаас зардал өндөртэй л амар мөнгө. Тийм. Сүүхийн мөнгнөөс хамаагүй. Тийм. Амар шүү дээ. Амар их болчихно. Одоо хаус маус чинь баг сарын хэд байт юм бэ? Сарын одоо халаалтын мөнгө зүгэн. Өвөл алах байлгүй 500 зарим сая мая өрд юм шүү. 300 мөрөнзөл. Тэгээд байрнаас бол хамаагүй үнэтэй л гэдэг. Манайх одоо ингээд хараалангууд ингээд амар олон шинэ барилга баригдаад байгаа мөртлөө гэр ороод ерөөсө багсахгүй тий. Нэмж нүүж ирээд байгаа юм болов гэж. Нэг дуул хот руу ирэх хөдөлгөөний хаацсан мэт. Гэж ярьдгийг. Нээгээд хаагаад байдаг юм уу? Тэгээ ирээл алга болно шүү дээ. Хайр авах бэлэн мөнгө. Ороод гараа юм аа алга болно шүү. Гэтэ яг хүмүүс орж л байгаа. Ер нь бол орж л байгаа. Гэтэ удаан л байгаа. Гэтэ анханасаа яг сайн контролдох
Гэхдээ яг нэг юм завсрын үед 90-ад онд бол хэцүү байсан баг л та. Яг ингээл хүмүүс ваа гэж ажиллах нүүж байгаа шүү дээ. Өдөрт хэдэн мянгаар одоо нүүж ирэхэл тэрийг одоо хаана байлгах уу те. Ямар байр руу оруулах уу, байр байхгүй. Тэгэл улс юм барьж чадахгүй те. Бүтээн байгуулалт. Тэгээ өөртөө ашиг хатгаал шууд суудсан шүү дээ. Тэгээ дараа нь нөгөө гэрчлэгнүүд нөхсөн байгаа байхгүй. Тэгээд зохион байгуулалт бол зарим гэр орол баг аль үжи буусан багт нь зохион байгуулалт. Тэгээ буучихгүй нөгөө дараагийн нөгөө нам гарахтаа та нарын газар чи өмчлүүлж өгнө мөгнө гэж хэлээл. Гарч ирэл доороо засаг дарга томилоо засаг дарга нь болон гут нь би ажилласаа хийж авч та нар бүгднгээ чинь зөвшөөрлөг өгч өгөөл явцсан байна. Тэгэл ингээл тийм процесс болоод өнгөрцөн юм удаа байхгүй. Урсгалаараа болоод өнгөрцөн. Янз янзын хашаа барьсан гудам модон нэг гаргасан л байна. Яачлцсан. Тэгэхээр одоо нэг юу том ажил олгогч хүмүүсээ сайн дэмжмээр байна те. Тэгээ сайн тогтмол цалинтай, цалин бас хүрэлцээтэй те. Тэгээд яг амьдрал нь нэг арай нэг баталгаатай боловсон. Юу нэг тогтмол орлого сул байгаад байгаа. Сул ардууд бас их байгаад байна те. Сул ардууд. Тэгээ айгу тийм одоо ер нь бол гэр оролцоор ингээд амьдэрдэг нь хувьд манайх нэг гэр оруулах юм шиг юу бүгдээрээ шишэлтэй ер нь зарим нэг тийм залуучууд нь ер нь юм жоохон бэлэнчлэх сэтгэлгээтэй байх гэдэг байхгүй. Аав хоёр нь ажил хийж байгаа те. Тэгээд тэтгэр мөтгөр авдаг. Тэгээд амгууд яг нөгөө өөрөөсөө ингээд одоо аав хоёр нэг арга аварж байгаа нэг сургууль ороод өгж байгаа шүү дээ те. Тэнгүүт нөгөө нэг сургуульд ороод яг ингээд төгсчин тэгээд нөгөө төгсөнгүүт нөгөө нэг диплом нь ямар ч юу байхгүй нү. Үнц нь байхгүй. Үнц нь байхгүй бол нөгөө ажлын байр олддгоо. Газар учраас ингээд шууд ингээд төгсөө шагаад ороод ирэнгүүт л өөдөөсөн. За манайх одоо ингээд ажлын туршлагатай хүн 4-5 жил бараг ажиллаж исэн хүн хэрэгтэй гэл те. Яг чи юу яаж хийж исэн ингээд туршлага хийх гээд очихоор туршлага асууж ажилладаг. Дөнгөд нөгөөдөл нь туршлага байхгүй өөрхийс. Тэгээд 2-3 газар ажилласан болцсон болол тэгэл ажилласаа гараад яг тэгээд ажилласаа гараад ингээд яг нэг дигэн догоо явж итэл бас нэг хүүхдтэй болчихдаг юм уу те. Тэгээд ингээд ерөөсөө гэр ороод хотод байгаа яг нөө ядуу гэдэг ангилд орж байгаа юунууд 45% нь олон хүүхдтэй айлгээд байгаа 3-аас дээш. Тэгэхээр зүгээр яг ингээд нөгөө тэр хүн чадвартай чадваргүйгээс хамаагүй зүгээр хүүхдүүдтэй нөгөө хамаг юу нэг зарцуулагдаад явцдаг. Урсгалдаа зарцуулагдаад явцдаг. Тэнгүүд тэгэл ядуу дээр үлдчихэд байгаа байхгүй. Өөрөө нөгөө дээшээ хөгжих гэхлээр нөгөө хөгжих нөхцөлгүй болчиход байдаг. Ачаа өөрөө. Хөдөө мөдөө бол яг хөө тэ ам маа хийгээд алтай хангааныхаа буйнаар амьдрын шүү дээ. Тэр чинь мөнгө хэрэгтэй шүү дээ. Одоо энэ нэг хөдөө алддаг. 20 10 хүүхдтэй айлууд байгаа юм чи. Тэгээ ерөөсөө ингээл айл амтнд хичээгээл малаа хариулаад тэгэл таруу зурм хаяалж идэл тэгэл 10 хүүхд яа бүгдийн зод мод нэг болс. Тэгээд хүнжил гэж байхгүй зав. Бүгд ингээ гэрийн бүрээсэнд орж унтдаг байсан ингээл. Тэгэл хөдөө бол ер нь болдсон юм шиг үлээ гараад. Ер нь хөдөөний хэрэгтэй бас хэцүү. 10 хүүхд идэх чи чанга байхгүй юу? Амар хоо би бол бис ойлгохгүй 10 хүүхд. Одоо нэгийг яа гэж. Юу 10 бэ? Байранд 10 хүүхд бол бүр одоо гэрт бол болоод юм тий. Байранд 10 хүүхд бол хэцүү. Тийм шүү дээ. Хотод байшинд бол болж юм тий. Хашаан дотор мотор зарим нь ингэж тэгэл буруу суруугаар юм хийж ороод тийм. Хоёр байранд 10 хүүхд ч одоо юу болох вүлээ гэж бодож байна. Тэгээ аав ээж нь 12 лаа тэгээд агарын асуудлаас эхэлнэ шүү дээ. Тэгээ манай одоо аав чинь гэхэд одоо ихээс 11 үл байхгүй юу? Хөл өмгөм гарааны шигшээ бүр ингээд баг тэгээд хамгийн том хамгийн бага нь хэдэн насны зэрэгтэй? Одоо хамгийн том ахын сая өгд болсон. Тэгээд одоо доктор манай хамгийн том манай аав байхгүй юу? Манай аав ч одоо 68 амтай. Тэгэхээр дөнгөд одоо хамгийн бага нь доктор одоо баг хөдөлж надаас нэг 3-4 ах л байгаа. Оо дөнгөд яг тэгж байгаа хөслөө. Тийм амар өгч. Сайн явсан биш үү? Тэгээд тэр олон нөгөө нэг хүүхдүүдийн чинь ингээ нөгөө ихтрүүд нь одоо нөхрүүд нь одоо тэгээд нөгөө ач зээн гарч ирээд зүгээр пирамидын систем бүр ингээ үргэлжлээ явцсан. 10 хүүхд гэр бүл болж тоглохыг харна гэдэг яа. Чи зүгээр одоо зүгээр манай гэр тэгээд цагаан сарын шиний нэгэнд болоход дүүнэр нь ихтер хүүхдүүдтэйгээ ирэхэд л зүгээр ёо бүр зарим ингээ гадаа машин дээр суугаа хүлээж идэв шүү дээ. Очрээц. Хэдгээр дугаартай өөрчлөлөгч. Тэгээд батаахыг ороо гарсан дараа манай хоорондоо. За 3 хүүхд 2 хүүхдтэй 40 гэдэг чинь үеэлүүд хүүхдүүд ач зээнэр бол амар болох нэ. Тэгээ шүү дээ одоо бүр замбар одоо яг зөвхөн яг өвөөгөөс доошо гэсэн үг шүү дээ. Манай аав маань ороод тэгэл 3 үеийн дотор л юм аа. Тийм. Тэгэхэд л яг зүгээр тэр эдийн толгойд ингээ 150 60-аар явчихад байгаа байхгүй. Йоо. Үржижээ. Чи одоо чихэд би ч аавынхаа хамгийн бага хүн шүү дээ. Тэгэхэд би бас ингээ нэг охинтой болцсон явж байгаа байхгүй. 150 хүний нөгөө спешиалийнхаа нэг өдөр 150 хамаатан. Комедиас цагаасаараа тий шууд тайзнаа тамхитаар гарч ирж байгаа. Тэгээс уулбаа маа зас. Найз хамаатан болдог хамаатан туссан те. Жохон загиндгөөд байгаа туссан нэг. Нүч бүр ингээ бүтэн сүрэг яваад. Бэлэг танхаа комеди. Тэр үед чи одоо тэгж л одоо овг аймагт үүсчихсэн байлгүй те. Тий отгууд те.
Тэгэл яг 3 үеийн дотор 150 л болчихж байгаа юм чи тэгэл овог болно шүү дээ. Түш та нарт биш дээ энэ отгоор амьдрах санаа ямар санагддаг. Надад энэ хөрхөө санагдаад байгаа байхгүй. Ингэж амьдрч болдог бол гоё гэж боддог. Мань амьдарч үзег болохоор мэдэхгүй байна. Гэтэ жоохон надад л таалагдахгүй байна. Би бол яг юм олон хүнтэй газар амьдрах дуртай гэж. Отгоор амьдрны Отгоор гэдэг нь одоо хотод дотор чи ингээд том байр аваад. За тэр арай биш юм байна. Нэг том хашаа байлаа гэж. Загдаа амьдралыг яриад байгаа юм уу? Чи орцоор амьдрах гэдэг юм шүү баг. Загдаа Ураг садны холон дээр. За одоо шүү дээ том газар авахгүйтэй авахгүйтэй. ойрон дээр ураг садны холон дээр гэж үнэ. Тэгэнгүүтээ ингээд нэг байшин, хоёр байшин ч юм ингээд. Хамаатан саднуудаараа. Хамаатан саднууд байж болно, найз нөхөд байж болно. Тийм байдаг юм аа. Тэгэхээр чи нэг заавал нэг манлайлагч байх хэрэгтэй л болж таарна шүү дээ. Тэгэл яг тэр хүнийхээ контролд л байх хэрэгтэй болж таарад байгаа. Тийм. Идэвхжүүчийг тэгж амьдэрд юм шүү. Идэвхжүүч бүр ингээд мангар том байшинд бүр ингээд ах トゥ имээ авгутг бүр. 90 хэдүүл амьдарч байна. Тийм бүр ингээд 100 хэдүүл мэдүүлээ шааж маа. Тэгээ олон нэг чинь нэг олон их нэртэй хүнийг ирмэр тийм байт юм шүү. Тийм. Тэгээд нөгөө 30 их нэрхчтэй. Манайх ч дээр үеэсээ нэг за нэг ойртлоо гэхэд л нэг саахалтай айл үстэй тий. Тийм шүү дээ. Жоохон хол Яг нь бэлчээр юу байхгүй. Хязгаарлагдана л байхгүй. Тийм. Тэр Улаанбаатар ч гэсэн бид нар бэлчээртэй л байгаа шүү дээ. Сайхан бэлчээл явчихдаг. Энэ нэг радиостай л байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө орон зай юм да. Тий аж ахуйгаа авч явах тий амьдралаа авч явах өөрсдөө нэг бас орон зайтай л байгаа шүү дээ. Би бол хамаатнууд манай би бол энэ донд бас манай хамаатнууд бас хитэх яг үгүй. Ойрхон байгаад би димий гэж боддог. Яг хамт амьдраад байгаа бол ийм болсон байхгүй. Манай ингээд баг ихч нөхөртөөгөө ингээд аав ээжийн хашаанд айгу гоё байшин бариад амьдарч байгаа байхгүй. Тэнгүүд одоо очихоор надад бүр амар санаа амардаг. Би ерөөс аав ээж санаа зовдөг байхгүй. Ихч амар халамжтай. Тэнгүүд ээж ихчдэр ороод хүүхдийн нэрг нь ихч ээждэр ороод ингээд хоол цагийн төхөөл ингээд амар гоё байдаг. Би очихоор хаяа орбитд очихоор зүгээр ингээд амарч байж байгаа бүр жаргаж байж байгаа дэрч байгаа байхгүй. Тэгээ саяхан нөгөө чонтой бүжиглэгч гэдэг кино үзье. Нөгөө дээр Америкийн нөгөө тий индианчуудын дунд очтой. Тэнгүүд яг нэг юм отгийн амьдралыг дагаад ёс зүйн код үүссэн байж байгаа хөөхтэй би биенийхээ их нэрийг хүндлэн би биенийхээ их нэрийг яахгүй тэгээд би биенийхээ сэтгэл амар яг хамгийн гоё санагдаад байгаа юм овгийн ахлагч чинь тэр ингэж гонсаацсан бэлээ зүрх сэтгэл нь яасан болоо гэсэн тийм яг индианчууд нэг тийм үг орчуулгадахаар санаа орж ирээд байгаа ш зүрх гэдэг тэнгүүд тэр нь одоо гимцсэн болоо гэсэн нэг тийм би биендээ анхаарж байгаа тэр мэдрэмж амар зүүн санагдаад байгаа байхгүй яг бодит амьдрал дээр туршаад үзэхээр яах юм аа мэдэхгүй л байна л та тийм ээ ихтэй яг маах дээр үеэс угаасаа тэгтээ гэр бүлэрэл амьдарч ирсэн л та тэгээд одоо болохоор хотын юу чинь ингээд өөр яг дүүрэн өмөрөгт амьдрал гэр бүл ихтэй. Тийм. Гэтэ гэр бүлэр бол одоо бүр яг Европод ч юм уу аав ээжтэйгээ уулзахгүй уддаг бол эсвэл одоо тийм нэг ер нь нийтээрээ бол ер нь бол айгу гэр бүлсэг штэ манайх тий. Хажууд ч бас Европод ч угсаа яг нэг доор амьдраад ахын цааш юм бас. Зоологийн ярьдэн ш нөгөө аав ээж нэгэд хөгшрүүд ингээд ирэнгүүт бүр ингээд яг та ямар асрамжийн газар очих вэ? Яг тийм ямар нэг юм хөндөй. Тэгмээд яг манай монголчууд ч одоо жишээ ихэд одоо ингээд за Батай энэ хотод амьдардаг аав ээж хоёр нь бүр одоо ингээд багнарт амьдардаг байлаа гэж бодлоо. Тэгэхэд зүгээр л нэг утас цохол баг аав ээж бие муудлаа гэхэд эндээс нисэл очно шүү дээ тий. Физик гэдэг очно. Эсвэл нэг цагаан сар баяр ёс тулган дээр ер нь бүр очих ёстой байдаг. Тэгэхгүй одоо гомдон ч байдаг юм уу. Өөрөөсөө бүр ингээд багасаа яг тийм бодол суудсан. Тэгээс чи ингээд хөө даагаад явна гэсэн нэг тийм амжилтгүй үзэл ер нь гэр бүл дотор бол нэг байдгүй шүү дээ. Азар одоохондоо тий. Тэгэл ингээд хол байгаа ч гэсэн ингээд байнгын ингээд холбоотой ер нь бол холбоотой байдаг. Харангуул нөгөө ойрхон ингээд байхаар чинь энэ их стресстэй ингээд амар их ажил хийж байгаа хүмүүс тунд чинь нөгөө одоо жишээ ингээд манай гэрт ингээд хэрүүл гарлаа гэж бодоход тэр ингээд бүгдээрээ мэдчих واخхой. Тий. Одоо яг хаалтна гэсэн үг шүү дээ стресс. Асуудал нь тэр واخхой. Яг гэр бүлийн нөгөө хосуудын харилцаа тэр юуны юм жоохон хэцүү. Нөгөө гэр бүлийн сэтгэл судлаачнууд дээр ирж байгаа хамгийн их тийм салтын хэцүү байдалд орсон хүмүүсийн кейс дандаа хадмын амьдэрсэн хүмүүс гэж байгаа байхгүй. Хит бас нэг тэрнээс болоод ингээд тэгээ отгоор амьдрын гэдэг чинь тэгэл бүгд хадманд амьдсан шүү дээ. Яг аль нэг тэр хосын харилцаанд асуудал болчиход байгаа. Бусдаар бол ер нь надад айгүй зүгээр санагдаад байна. Тэгвэл ерөнхийдөө бол асрамжийн газар л юм байна л да надад ч. Баас бүр яа. Тийм биш лээ яхаа тэгээд одоо та одоо ээж аваагаа асрах хэрэгтэй. Тийм асрах хэрэгтэй угаасаа. Тэгэхээр ч яг ингээд бөөнөрөө залуучуудаараа ингээд яг нэг газар амьдрахлаар бол жоохон бол ер нь бол болохгүй. Яг одоогийн нийгэмд бол болохгүй. Надад бас нэг юм гоё юу байдсан шүү дээ. Тийм мөрөдөлчих юм уу. Ер нь одоо нэг юм ойрхон ажилтдаг хүмүүс ер нь ойрхон ингээд байвал. Гэтэ яг ер нь тэр бол яг байглаараа болдог бах л та. Одоо энэ Silicon Valley гэдэг байгаа шүү дээ. Тэнд бол одоо дэлхийн хамгийн том технологийн компаниуд ингээд цугларсан нэг дор. Одоо нэг хүндэд ингээд цугларсан байгаа байхгүй. Тэрэн шиг кампус барай ажилчтан тэнцэнэ амьдардаг те. Тэр хаваараа ингээд одоо тэр ирээдүйн энд л байгаа. Тийм тэрэн шиг одоо юу гэдгийг
Манай ч одоо хамаг юм ингээд төвлөрөөд нь шүү дээ ингээл амар ингээд бүр ингээд Нектар шаад. тий нектар шаад ингээл төгжрээл те стресстэй л ингээд бүр ингээд шөргөөцөлтэй байгаа. Тийм биш одоо ингээд нэг жоохон кампус байдлаар ингээд амьдрал тэнд очих юм бол тэнд одоо юу гэдгийг юунууд байдаг те манай технологийн компаниуд байдаг те одоо ийшээ очих юм бол манай банк санхүүгийнхан байдаг ийшээ очих юм бол одоо төрийн захиргааны тийм дүүрэг байдаг те ийшээ элчин сайдын дүүрэг одоо юу гэдэг яг юм гоё юм жоохон зохион байгуулалттай тийм ийш ингээ барилгын салбарын материал нэндээ тий ийшээ одоо их сургуулиуд байна оюутнууд нэнд байна нэндэл байж гэх юм тий Энд одоо ийш тэр нэг яг байр хуваарлж өгж байгаа чинь бас яг тийм байсан юм шүү те. Цэргийн ангиудынхаа хэмжээнэ. Тэгээд одоо улс төрийн хэмжээнэ, урлагийн хэмжээнэ гэдээ хуваарлждаг байсан юм шүү те. Тийм шүү дээ. 40 мянга ч ер нь ингээ харангуут одоо ингээд тэр одоо төр нийгмийн зүтгэлтэй тэргуй энд тэдэн жил амьдарч илаа. Тэр гэдэг гадаад юмнууд ингээд Орсныхны гадаа тэр тавьсан байдаг шүү дээ. Тэгэхээр яг хараад ангууд дандаа нэг юм юу хүмүүс байгаа байхгүй. Дипломатууд юм уу? Яруу найрагч мэрэгч эсвэл одоо сэхэтэн голдол хүмүүс байгаа. хөгжмийн зохиолч одоо юм уу те бас одоо юм сэхэтэн төр нийгмийн зүтгэлтэн гэтэргээл те. Тийм хүмүүсийг бас ингээд яг одоо хотын төв рүү ингэж бас авчирч энэ одоо нэг дарга нарын хүүхдүүд байдаг байсан гэж тэгдэг шүү дээ те. Ордонтойгоо ойрхон. Тийм шүү дээ. Ер нь бол яг тэгж байсан. Тэр хүмүүс бол угаасаа ингээл байн ингээл хотын цах руу гараад их шаардлага байхгүй шүү дээ. Ер нь ажлын юм шүү дээ. Ажил амьдралын шийдэд өгч ойрхон ингээд ерөөс ямар ч стресстэй юм байхгүй. Гараал таваалхал ажил руугаа орчин тэгээ буцаал таваалхал гэртээ ирчин. Заавалчгүй машин дэрэг мэрэг болоод ингээл ажилдаа ирэх гээд за одоо маань очиж гинэ огшоо байж байгаа дүгжилтэй өшөө мэшөө гэдэг. Тэр яг нөгөө нэг юм яг юм гоё юунуудыг хотхонуудыг ингээ үүсгээ те. Яа ихтэй яг тэр нь одоо одоогийн хотхон шиг ингээл амар өндөр юм дөрвөлжин юм барайл ямар ч хүүхдийн гоё талбай малбай байхгүй те. Одоо тийм хэцүү зүгээр чигжээд байдаг. Тийм биш. Яг ингээд цаанаас нь юм яг ерөнхий стандартаар нь одооноос ингээд яг гоё бариулаа те. За яг өмнө барьснуудыг одоо яа их те. Одооноос эхлээд одоо юм шинэ газар ингээ гоё ингэж барья. Тэгвэл одоо ингээд зайсан бүр ингээ факла ичиж байгаа байхгүй. Зайсан ч амар яга дундаа ганцхан нарийнхан зам явдаг. Тэгээ зайсангийн уулзарч амар тийм юутай болцоо. Одоо ерөөсө хоёр уулын зам чинь ингээ амар нэгтээс гарч байгаа шүү дээ нэгтэй. Төгжрөдөө ингээ харагдаж байгаа байхгүй. Яг зайсан руу ирж байгаа хоёр урсгал. Тэнгүүтээ одоо зайсан ч бүр нөө төвийн шугамтай ч холбоогүй юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Дэрс байхгүй. Тийм бүр амар болгон дээрээ лагшри магшри гэснээр одоо бүр ингээ гол руугаа бүр баашаасаа урсгаж байгаа тийм амар. Тэнгүүтээ одоо нөхдийн тишгээ нөхд гинэ одоо Ярмагийн тишгээ одоо бүр амар барьж тоо харсан. Сүүлийн 2 жил бүр юу вэ бүр хот нүүлгээд байгаа юм уу яагаад байгаа. Тэгээ барихтаа яг зарим нь бол гоё барилгууд байгаа юм л та. Гэхдээ зарим нь бол бүр яг ингэ таг дөрвөлчин зүгээр юм ингээ бариад. Ямар ч гоё өнгө үзэмж тэр бог дуулын тэр сайхан байгалыг ингээ зүгээр нэг юм гачин юм дөрвөлчнээ харьцагл. Тийм тэр бол ямар ч тийм одоо гоо зүүн мэдрэмжгүй харагдаж байгаа юм. Тэгээ ямар ч гоё мэдрэмж өгөхгүй. Тэнд амьдарч байгаа хүн нэг яг нэг юм хороолт яг нэг юм юунд амьдраад байгаа ч юм шиг тийм нэг хямдхан хороолт амьдраад байгаа. Сэвшүү бол бас амар шигтэй нэг хэсэг ярмагаас. Одоо ингээ Ярмагийн тэр зам чи одоо амар төгжрэлтэй болж эхэлж байгаа юм. Тэгэл ингээд нэг манайхан ингээд нэг юм очиод бүгд нэг өөр өөртөөхөөрөө барайл те. Тэгэхгүй уул нь ийм баймаар байгаа хөх те. Өмнө нь бол одоо ингээд нэг хороо бол те. Тэнцэнэ одоо цэцэрлэг сургууль хорооны имлэг гэд юмнууд нь ингээ яг юмнууд нь гоё байж идэг те. Тэр хороогоо тойрол байж идэг. Тэнгүүд одоо тэр Ярмагийн тэнцээ хорооны имлэг цэцэрлэг нь одоо яг юу болж байгаа. Тэнгүүд товын юмнууд аачиж барайл ингээл амар сонио ингээд нэг замбраагүй яа. Замбраагүй шагаад. Яг нэг юм гоё юмнууд байвал те. Хотхонууд тэгэл яг цэцэрлэгч сургууль имлэгч гоё стандарттай цагдаа магтаа чордоо хүрээд ирдэг ч юм уу те. Яг нэг юм бүх юм цогцсон юм модель гаргаал тэрийг зөв копи пест хийгээл за энэ бол уран бүтээлчтэй одоо кино хотхон ч гэдэг юм те. Контент хотхон ингээ гоё явуулсан. Тэгвэл ойлгоо. Тэгэхдээ одоо бас яг сансаар болдог бол одоо энэ хойш энэ гэр хороолт утасна гэдэг чинь ингээд яг нэг барилгажуулах юм болоо шүү дээ. Ингээд орон сууцжуулах юм бол нэг 10 давхар барилга барайл яг тэр 10 давхар барилга барьсан газруудыг чинь ингээд 10 айлын 0.7 гэвод одоо тэн дээр ингээд яг 10 давхар байшин барьж болно. Тэгээ яг тэр ингээд зогсоолтойгоо ингээд хүрэх байхгүй юу? Ер нь бол 10 айлыг ингээд 10 давхар байшин руу орууллаа гэж бодоход тэр чинь 10 давхар байшин руу 10 айл орохгүй шүү дээ. Ингээд 40-50-аар орно шүү дээ. Тэнгүү чинь 40-50 айлын 0.7 газар ингээд хов хоосон болох байхгүй юу? Ганцхан барилга барайл ерөөсөө. Тийм л дээ. Тэнгүү чинь тэнд байгаа асрыг хасгарж байгаа бохор бүгдээрээ байхгүй. Тэгээ дээрээс нь тэр олон айл чинь ганц барилгуудыг яваад орчихлоор тийм жижиг нэг зогсоолын нэг юм одоо шүү дээ. Тоглоомын талбайг нэг юм мангарын талбайнууд болчихж байгаа байхгүй болно. Болдог бол тэгэл нэг хідэн за нэг жинхэнэ стандарт зөвлөлбөр хорооллоор нэг 4-5 хороол барихад л энэ хоёулын гэр хороол нэр бүх гэж шуугдан дөө.
Эхлээс хэрэг. Тийм хүмүүс хашаага зарахгүйгээд амар хэрүүл хийх юм шүү. Тэр өстө. Тэр чинь мөнгөндөө тахгүй цэвэр мөнгө шүү дээ. Амар мөнгө Тэгээ үнд үргэж гээл. Үнд үргэж гээл бүр ингээ хамгийн сүүлд гянтааж үлдэх юм бол сая болдогийн 100 саяар явцсан гэж. Манайх одоо 7 гянтаач бол 105 боллоо шүү. Цоо шин ингээ зам тавьсан байхгүй. Тэнгүүд яг нэгхэн айл ингээ хашаага яг өгөөгөөд ингээ байж байгаа. Тэрнээс болоод яг тэр замыг тэр хашааг тойрох гэж амар огцон мэргэлт болоод тэнгүүд тэн дээр одоо яаж ослоо. Аваар болоо. Юу ч Тэр үнэхээр амар бүр ингээ. Одоо сая чинь нэг юу шүү дээ ганцаас ингээ сэлбийн голыг нэвт даваад сэлб байгаа шүү дээ. Сэлбийг нэвт таваад ингээ 17 орж ирсэн ингээ шулуун зам тавьсан шүү дээ. Тэрэн дээр шинэ яг 17-гийн наадлын 2 3 айл ингээ газараа тавьж өгөхгүй тэр ажилчин мөрөстө бүр бөө юм байна. Тийм бүр хэдэн Одоо ихтэй тавигдсан дээ. Одоо тавигдсан. Тэр одоо тэгээд төрөөр одоо төмөр нодаргаа үзүүлэх ёстой юм уу? Тэ та юу ч бодож байна. Тэгээ Одоо хүч хэрэглэхэр чинь болоо төр ингээд асуудал алдсан. Хуулийн дагуу л явах хэрэгтэй байх та. Тэгэнгუთ тэр айлууд чинь тэдэн 100 сая гэдэг тэр хүмүүс л үнэлгээнээс өндрөөр өөртөө хашаа үнэлээд байгаа шүү дээ. Тэгвэл тэр чинь донд бүтцсэн ямар том ажил яваад шүү дээ. Өөрөө асуудал болж байгаа болохоор тэр нь амар хүнд орч идэг те. хүнд орж байгаа байхгүй хүнд орж. Тэгээ одоо ингээд яач чадахгүй. Яг тэгвэл тэр нөгөө замын шин тавьж байгаа амар олон архив шиг хөндөгдөд байгаа байхгүй тийм. Намайг ахуулт энэ гэж. цаана нөгөө 200 сая нэмж өгье. барилгын шин тавьж байгаа компани чинь ингээд нөгөө хоног өдрөө явах тусам мөнгө нь урсаад байгаа шүү дээ. Ажилчны хүлээгээд бензин тосмос нь хүлээгээд сул зогсоод. тэгээд нөгөөдөл чи яг тэр шаталтнаас болж бараг тгий шатхаас илүү заа наад танаа 50 сая төгрөг нэмээд өгч тэгээд явуул гэдэг. Тэгэл 100 болгоо ингээл тэгэлгээ сууж байгаа. Тэгээд нөгөө гарч чинь тэгэл 150 саятай байгаа. Тэгээ уулын зүй энэ зүгээр юу сэтгэхгүй тэр хүнийг бас охироож болохгүй л бас хэцүү юм да тий. Тэр хүнийг нэг аятайхан шийдэл нэг ингээл тэр нэр нэг зохицуулт юм да. Зохион байгуулагч гоё менежер л хэрэгтэй. Тэр бол менежер яа. Тиймэрхүү Тэрхтээ хамгийн муу менежер гэдэг. гоё ярианууд гардыг гэсэн ингээд танаад ингээд нэг өрөө байр дээрээс тэгээд хэдэн дөрөв мөрөг гэл тиймэрхүү ярианууд зөндөө болдог гэсэн. Тэгээд нөгөөдөл нөгөө мөнгө улаан үдцгаа ингээд суучдаг. Улам шонлно. Төсөв бол гэхдээ яг төсвөөс одоо өгч байгаа санал бол уусаа яг иргэнд бол ашиг багтай л байх бах. Нөгөө талаасаа олонгууд ч бас яг ингээд уусаа яг ойлгомжтой л байх л та тий. Гэхдээ яг Уус бол ихийг өгөхгүй шүү дээ. Үнэлэмжээс нь ихийг өгөхгүй шүү дээ. За нэг юм үнэлгээ байлаа гэж Оюун компани ихийг үнэлгээ гаргаж шүү. Үнэлгээнээс нь жоохон ингээд өгнө шүү дээ. Тэнгууд тэрэн дээр нь мань хүн ингэнэ гээд. Яг хоёр талд нь ингээд. Тэгэл Дунд их зөөрөө гарч ирээд тэгээ гацаад. бас тийм өөр аргуудаар бартарлаж болох. Яг тэр нэг хашаага энэ чинь манай эмээ өвөө байсан. Ээж аав юм яасан энэ байшин энэ төр гэсэн тиймэрхүү юм яриад байгаа амар хэцүү. Тэр нь одоо яах гэж яаж чадахгүй. Тэнгүүд яг бартрын аргууд бол ашигтай юм зөндөө байхгүй. Одоо энэ байрыг баригдаад дуусангууд тэд өөрөө өгөн тэр болтол тийм газар тэр хотгнуудаа сонгоод амьдарч иж болно гэсэн дийлүүд байдаг гэж байгаа байхгүй. Тийм. Ер нь Тэнгүүд том хугацаанд ч гэсэн амар ашигтай ингэж ярьдаг. Улс орны ховд ч гэсэн тэнгүүд сайн дийл байгаа юм л. Тэгээ би бас юм өндөр байшинд дург шүү дээ. Нэг юм олон давхар. Би бол 10 давхартай амьдрах бол надад нэг тийм тухтай мэдрэмж өгөхгүй байна. Надад ч гэсэн би ерөөс жоохон 1 2 давхарт юм амар дуртай. Тий, 1 2 давхар одоо ингээл Европын хот мотуудыг хараад байгаа гоо тэг амьдрдаг хэсгүүд нь бол яг юм юу 4 5 давхар юм шүү. Яг хойшоогоо бүр ингээд нөө одоо баг юм хөдөөгөө амар хөгжүүлсэн. Зам нь айгуу сайн. Хот хөдөөгийн ялгаа бол нэг байхгүй тэр хавьд дэлгүүр мэлгүүр бүх юм байдаг. Тэгээ тэнцэнэ гоё хаустай амьдарч байгаа. Шведэд л. Тэгэнгүүт хотын нүд ой дотор байт юм биш үү? Хотын төвөөрөө болохоор ингээд юм 40 мянга чиг юм 3 4 давхар байшингууд л өгдөг лээ. Тэгэл тийм өндөр барьдаг. Яг гоё өнгөлөг. Тэгээ хотын бүр яг нэг өндөр юу зарим хэсгүүдэрээс өндөр байдаг ах. Би гэхдээ тийм байшин ерөөсө хараагүй шүү дээ. Тэгээ яг дандаа бүр яг хуучны хараа хааны соёлын өв гэдгээр хааны ордон ингээд байж байгаа ч тэгэл. Штэ гоё тийм байдаг гэсэн. Тэгэхгүй бол одоо нэг амар өндөр юм нэг Хонконг шиг юм жангл юм новшин тий яг юунд амьдраад байгаа юм бэ? Доош нэг амар бөхчм газар харагдахгүй. Бүр нэг юм дээр хүн хажууд хүн доор хажууд хүн ингээд 9 талд нь хүмүүс яаж байгаа тий. Манай найзын ингээд амьдардаг тэр шинэ хотх ингээд амар яг тийм нэг Хонконгийн нөгөө нэг тэр чинь хантай хот гэдэг лөө яг тэр хэсэгтээ тийг санагдаад байгаа байхгүй. Яг ингээд 3 байр өчүүхэн зайзаа ингээд амар том юм байрнууд болохоор ингээд нар орохгүй. Голдоо юм ингээд тоглоомын талбай малбайтай. Тэнгүүд яг нэг тийм тустай юм өөр ингээд юм одоо байгууламжийн хүмүүс юм шиг те нэг юм эвгүй харахнууд юм аашаа баг те. Эвгүй байсан. Японы нэг та нар хамгийн жижиг оюутнууд зориулсан байрыг харсан уу? Амар жижигхэн цав. Нэг ор тавиад нэг хүн зогсоод болоо. За оюутан хүнд бол болоо гэх. Оюутнуудын тижэл номоо хийж амьдрах гэж байна. Хантай хот гэдгийг та нар судлаад үзээрэй бас сонирны юм бэл. Зур хан ингээд нөхлөөд ингээд баахан байр хийсэн юм шиг үү? Биш нэг fortified city. Шууд л юм уу?
Бүр тийм одоо цайз маягийн нөө дундаа нэг юм юутай амар капсул. тэр нөгөө нэг очиж зураг авахуулаад байдаг шүү дээ. Яагаад вэ дээшиг юм. Мангар нөгөө Монгол Монголоос нисэж байгаа нэг юм зураг байдаг шүү дээ. Дүг дөрүүлж юм. Тийм. одоо тэгтээ байх болсон гэсэн. Тийм. Хонконг ч хамгийн их нөгөө хүний нэвтрэлтэй одоо хотуудын нэг байсан шүү дээ. Одоо ч байгаа л да. Тэгээд Монголд сохор. Монгол тийм баймаргүй шүү дээ. Тэгээ бид нар гоё уужуу 50 амьдрал та тийм нэг тийм Юу юм бэ? Хөдөө яг ингэ байж байгаад одоо яг хөдөөнөөс анх ингээ хот руу орж ирж штэ тий. Жохон хөвгтөөс Харс давчтаа шааждаг. бүр яг ингэ тавьчдээ штэ. Би хэдий жохон хөвгтөөс ч гэсэн бүр ингэ амар ингэ бүр яг бай цуух газар яг яах вэ бүр ингэ яг энд ч ингэ машин дуундаа ингээд өрлөөд эндээс ингэ бүр ингэ амар стресстэй болоод бүр ингэ амар бачимддсан юм билээ нэрээ. Тэгээ байшинд бүр ингээд нөгөө 2 3 давхарт ингээд гарч штэ тий. Хаалга нэгээд ингээд яг л байшин байгаад идэг. Хөдөж болохоор хаалга нэгээд гараад дөрөс тал мал ингээд бүх маргаж байгаа штэ. Тэнгүүч ингээд амар ингээд бачимддээ билээ хүн бүр ингээд хийж байх юм олж чадаад. Манай ах бүр ингээд хөдөөнөөс ирэнгүүтээ бүр ингээд хашаан дээр гараа суучдаг штэ. Нөгөө яг хашаан дотор байгаад тахтай нөгөө бачимтаад нөгөө жоо уулын ингээд дугаа зэрэг байгаа байхгүй. Тэгээ хашаан дээр ингээд гараа суунгот ингээд хот одоо нэг долоон буудлын доошоо гоцоор моцорч ингээд нэвт харагддаг. Тэгээ ингэ суух гэдэг чинь уужрах гэдэг. Тэгээ уужрах бүр амар хараа нэг жоохон ингээд тэнэгэр байхлаа тий. Хэдэн малаа яана тэрч бач бодоод. Одоо зүгээр нэг юм хотхон шиг байгаад тэгээ дотор нь 50,000 хүн амьдардаг байсан гэж байгаа байхгүй. Хүү заваарсан. What? Тэгээд нэг хүн ногч газар нь 2.6 акр гэдэг ч одоо хэд юм? Акр. Акр ч одоо хектар. Наач мараа юу юм шүү. Хектар гинэ. 6.4 акр нэг хүнд. том юм шүү. Компост дээр гарч чинь. Бид нар чинь нэг 0.007 гаав. Буруу шаашаач юу? Харин тэгэхээр одоо тийм болмооргүй байна л да. Тэгэл улам стресс. Нийтдээ 6.4 шааж. Тийм улам стресст нь ингээл шавхах маа ер нь бол барилгын одоо ингээд замуудаа сайн тавиал зүгээр ингээ машинаараа явцдаг тийм л болох хэрэгтэй. та нараа одоо барилга нугардаг сонсчихсан мэт. Нугардаг. Тий. Нугардаг бизнес байлаа. Тийм. Сонсчихсан ер нь. Сонсчихсан. Тэр байрнаас өндөр авах шалтгаан ч юм шиг санагдаж надад. Юу? Заавалчгүй нугах гадаа тэгээ. Нуг авах хэрэгтэй ч юм уу, яах хэрэгтэй тий. Тэгэхээр яд нэг тийм хөтөлбөр гаргах ч юм уу те нөгөө нэг орон сууцжуулах хөтөлбөр те яг тэгэл байдаг л та. Гэхдээ тэрийг одоо яг цаана дахиад нугарч идэг. Тэр үн нуг яваад байгаа шалтгаан чи уул нь бол тэр үн нуг явж байгаа шалтгаан чи ингээд нөгөө ая тухтай орчоод нэг өстө байршил те тэгээ хажууд нь байгаа эмнэлэг цэцэрлэг сургууль одоо тиймэрхүү юмнуудынхаа байршлаас шалтгаанч тэр байр чигээд үнэтэй байгаад байгаа шүү дээ. Хөөс байхгүй миний бодлоор. Тий хөөсөөс. Тийм ээ. Яг хөөсөрч. Үнийн одоо хий хоос хэдэн том компаниуд нийлээл за стартап тогтоогоол тэгвэл тэрнээс дээш өөртөө дунджаа үйлдвэрснээр бүр амар хай цэглэлүүдэд бүр илүү үнэтэй болохын тулд баг дунджаа өсгөж мөсгöd байгаа юм ааш. Тэгснэ энгийн дундж байрууд нь зүгээр зардлаа нугалж авснаа дээр нөгөөнүүд нь бүр илүү их зардал гаргаж байгаа. Гэтэ бүр ихээр ингээд тий одоо барилга бол бүр утгаа алдлаа шүү дээ. Хямдхан байх боломжтой л одоо аахгүй. Тий ерөөсө боломжгүй биш аахгүй юу? Чулуун фасадтай барилга таны нэр төрийн баталгаа гэдэг гэж хэлсэн. Харсан үстэй. Чулуун фасадтай хэрэгтэй. Яг нэг тийм нэр төрөө баталж яадаг шээс тэргээр. Манай фасад энэ чулууг хар. Тэгээд намайг хар. Би яг ийм тархитай. Тэгээд сүр. Тэгээ өөл. Зайсан чинь тэгвэл бүр юу лагшри биш юм биш те биз дээ юу. Зайсан ч одоо тэгээд мостой холбогдоогүй. Анхнд бол яг нэг ажилчдын байдаг тийм хотхон байсан гэсэн зайсан. Ажилчаа ингээ ер нь голд байдаг. Одоо том ах нар одоо байсан саваа энэ тэнд нууж барьдаг шүү дээ. Нэг нуг ам руу юу? Хоол энэ богод уулын цаана манд барьдаг шүү дээ. Нугад энэ тэр тий. Тийм тойроод богод уулаа тойроо цаанаас нь барьж мэрдэг шүү дээ. Аа тий. Ах нар бол тий алга болж болоо тий. Тий хаанаа мэддэхгүй. Хашиж машаа амаар нь хашиж маш. Тусдаа өөртөө дан ганц зам ам төв зам тавьж мэвэ. Төв зам тавьж. Богод уулын цаана өөртөө төв зам тавьж мэвэ. Дархан газар мазар гэх. Түүний шугам руу нэгдэж мэгдэлөө. Гэнгшээс. Тийм шүү дээ. Гэхдээ одоо яг тэ эзгүй байжснаас одоо тэгэл нэг юм барьсан дээр ч юм шиг те. Яг нөгөө миний бодлоор болохоор одоо ингээд хамгийн төвд байгаа даа байхгүй те. Төвд. Одоо 6 цэнгэлийн газар нь ингээд төвд байгаа дээ те. Одоо ингээд яармаглуу амар их юм баригдчихээн. Тэнд одоо хэдэн мянган айл сүүлийн 2 жил бол 5 6 мянган айлын орон сууц баригдчихсан байгаа байхгүй. Тэрний 3 мянган орцсон гэж байгаа байхгүй бүр. Одоо дахиад баригдчихж байгаа. Тэрнээс их одоо сүүлдээ баг хэдэн мянга болох юм. Сүүл хэдэн жил гэсэн бэ? Сүүлийн 2 3 жилд. Сайн. Тэгээд тэгсэн чинь ихэнх нь ямар ч тийм амралт юуны одоо
Entertainment биш үү? Тийм, амралт, соёл амралтын тийм газар байхгүй. Тэгэл бүх юм зайсан руу явна, нэг бол хотын төв рүү явна. Тэгээд Ярамгийн гүр, уулын зам гэсэн хоёр сонголттой. Тэгэл тэр нь хаг төгжрнэ. Хотод амар ачаал нэмэн. Тэнгүүд яг тэр нөгөө нэг модельэр нэг сайхан баг гэж барай явуул. Тэр дотроо л гоё ингээд байдаг те. Тэр хавийнхаа хөршүүдтэйгээ сайхан ингээд гоё. Амар гоё газар нэгчл эндээс нөгөө хүмүүс нь тийшээ бас яваад байна. Манайхаа ч ясны газар амар гол шилдэж штт. Үгүй тийшээ л орно. Тэгэл яасан төвөөсөө ингэж зайж иléвэл бас болоо юм шүү. Энийг бас жоохон чөлөөлөөр те. Төрүүгээ. Дээд зэрэглэлийн газар орж жоохон дээд зэрэглэн байх гад. Нэр төрийн баталгаагаа харуулах гад. Тэр клуб руу UB Comedy руу л орно. Ярамгийн клуб руу орохгүй тэр шиг. Нэг асуудал байл. Ярамд UB Comedy нэгдэхгүй бол одоо тэд нар наашаал ирсэл яг. Яг яалч хүний төвлөрөх бол бас зөв л одоо нэг талаараа бол давуу талтай л та тий. Хамаг юм одоо ингээ ойртод ирж байгаа нь тий. Одоо бидний одоо ялангуяа бизнесүүд бол ингээ амар ойрхон болцохоор хурдан харилцаа яваад хурдан хөгжил ингээ явдаг юм бэлээ. Гэхдээ яг амьдрах юу болохоор бас нэг арай өөр л юм. Юм болгон хоёр талтай. Би дээр нөгөө нэг санзаа руу явж байхдаа айгуу гоё тэр хавьд ингээд юм бүр гоё юм. Юуны хотхон бариул. Одоо IT компаниудын ч юм уу те. Яг тийм смарт тийм дүүрэг бариул тийшээ. Айгуу гоё юм шиг санагцааг ингээд тийшээгээ одоо юу гэдэг чинь улсаас яг одоо тэнцээ IT компаниуд офис бариад ажилчдаа тэнцэнэ одоо байр олгох юм бол эсвэл одоо ямар нэгэн компани тэгэх юм бол татвараас чөлөөлнө ч гэдэг юм уу те. Тиймэрхүү жижигхэн юм гоё урамшууллууд улсаас гаргаад өгөх шүү компани шууд нүүшд. Одоо нийгмийн даатгалын оронд та нар зүгээр тэр нөө байранд оруулчих те хүмүүсээ байранд оруулах гэдэг чинь одоо мэдгүй яадаг чинь. Тийм яг хаа татвар бол одоо нэг бол одоо яадаг шийдэгдэг нэг бол урамшуулдаг тийм систем байгаа таахгүй. Тэгээ одоо би аймс янз бүрийн готл мотл үйлдвэрлэлд манайхан дотоод нийт бүтээгдэхүүнүүдээ шилж чадахгүй хаа. IT-ийн салбар л манай дотоод нийт бүтээгдэхүүнийг өсгөх байх. Тийм хязгааргүй нугардаг тийм системүүд үүсгээл тэр л одоо яг энэ тоог өсгөх юм шиг надад санагдаж байна. Нэг бол урлагаа гоё зарна, нэг бол IT-ийн чиглэлээр л мөнгө олохоор л хоёр замтай биш харагдаад байна надад бол. Эсвэл гоё байглаа сайхан гоё үзүүлж тийм аялал жуулчлалаа үйлчлэгээ үзүүлж одоо мөнгө аван тийм тэрийг бол бас тэгэхгүй зүгээр одоо нэг юм аймс те хивс дивсхэр тэргээл манайх жишээ яг тийм гараа урлал чив гоё шүү дээ. Явах яг аялал жуулчлал нь хөгжих тусмал тэр чинь бүр ирчиг авах юм баггүй. Ер нь л тэгвэл манайхан нэг ингээл ямар гоё гар урлаа пүү энийг авах юмсан гэж бод нэг тэгээд жуулчлал ирж авдаг. Тэгэл уусаа жуулчлал ирж авдаг. Тэгэл яг бат тэгэл байгалаа гоё зараад аялал жуулчлал үнэхээр хаард өгчих бол тэр ч гэсэн дагаа шууд биж гэж байхгүй. Тий. Аялал жуулчлалд ирж байгаа хүмүүс гэхдээ нөхөрлийн хөшөөгөр бол биш шүү. Тий. Манай эдрээ монголчууд англи заах биш англичууд монгол хэл заавал тий. Нэг юу хүү амтлагийн фэнүүд ч бүр монгол хэл бараг сураад л шүү дээ. Тий. Судлаад мөгийг орчуулж муулаа л тий. Хахаж хүчих гээл хэлээл байгаа хэдөө. Уулзаж яахгүй зүгээр. Арслан ирвэ салалтан уралдаа гэсэн шийдэж байгаа шүү дээ. Тэгээд юу асан бас рок продюсеруудыг тэргүүлсэн гэсэн тий. Хүүгийн продюсер. Дашка 2-т явчихсан шүү дээ. 2-т. World тий дэлхийд 2-т орсон. Ардаа орхлоо гэдэг нэг байцсан байсан. Бол ямар шагнал авах тутуулдчихв. Мэдгүй одоо. Жаа урамшуулч марах юм. Тийш гэсэн. Одоо хүү амтлаг хордоо 2 дахь цамгаа гаргаасаа. Одоо бас хугацаа одоо яг нэг юм ингээ вейв явж байгаа л жоох ингэж шүү те. Дахиад панк гэж шатал. Амар цонг бүр дэлхийн хамгийн шилдэг найруулагч нартай хамтраа бүр нэг юм харь гаригийн юм их хэрэгтэй. Надад ч сая тэгээд манай хэд чинь сая нэг корона мороно гэдэг нэг жоохон тийм жоохон хэцүү байдалтай байж байгаа дээрс одоо энэ нутагтаа яриа жоохон тархитлагаа намраад одоо ажилдаа орсон баг. Одоо ажилдаа орчоо үз. Нутгийн идэ мэдлэг рүүгээ орсон байгаа хөө. Нутгийн ирээд Монгол дээр нутгийн идэ хамсаад бас гоё дуугаар. Тийм шүү дээ. Мундаа орж байгаа. Нутаг нугандаа яриад. Нугандаа. Аюу гэдэг онгод нь орж ирээд. Өвгийнх нь тий орж ирсэн. Тэр нь бол та нар ч гэсэн ингээд яг нэг жок моко биччихээ гэдэг үстэй. Юу нэг би бол нэг тийм олон хүнтэй орчинд айгуу дуртай шүү дээ надад. Тэгэхэд ингээд тарих ажиллаад байгаа ч тарих ажиллаад байгаа юм санагдаад. Тэг. Заримдаа ихтэй ганцаараа байж захтай айгуу гоё ингээд чөлөөтэй ингээд яг юугаа ургуулдаг л та санаагаа. Заримдаа бол бүр яг яриан дунд ингэж бүр хөгждөг. Тий.
ургуулах тал дээр ч болох тэр ингээд алхаж байхдаа зүгээр ингээд өөрөө өөртөө яриа алхацдаг шүү дээ би ингээд мэдрэл удаан шиг хажууд нэг хүн байгаа гэж төсөөлөд ингээд нөгөө ингээд яриад хажуугаар дүрж жоохон эйгүү хараад гэтээ яг чинь нөгөө амханд л зөөлөн ярьж байгаа юм л да тэгтэл ингээд зөрөөд өнгөрөхтүүдэд ингээд сонсогдсон шүү дээ ингээд мөнхийн юмраад явж байдаг тэгж жагаад нэг юм би нэг дээр яаж буулгаад шүү цэцэг төвөдөд явжсэн чинь баг хэдэн жилийн өмнө 5 6 жилийн өмнө рэпер нэрэл ганцаараа ингээд үгэлцэн явжсэн яасан бид бэнэ баба гэсэн би тэгэл окей яг мань өгөө ичиж байгаа юм даа л гэжсэн тэгэхээр нөгөө нэгдүгээр нөгөө ярихт ингээд зүгшрээд нөгөө хоёрдугаар яг тархинд нөгөө суучдаг мартахгүй тий яг нэг баг тий зүгээр хил нөгөө болчингийн юугаар ой санамжаараа орчдөг гэсэн эхнийх нь нэг үгийг хэлээл бол тэгэл цаашаа ингээд болгоо явцдаг яг тиймэрхүү рефлекс суугаад байгаа байхгүй нэр гоё комедигийн талаар ярил л да тий одоо та сетүүд одоо яаж байна одоо бол мань бол яг тэгэл за хэдэн материалтай байна мань бол яг илүү ч дутууч юм яг л цаг л байна яг юу нөгөө цагч бас амар штэ гэж цаг гэхдээ яг юугаад юу юм байл л да тэнд дотор ч ингээд уул нь бол 80 минут байсан байхгүй юу тэгээ ингээд яриад ингээд нөгөө ингээд тайзан дээр ингээд удаан ингээд яриад ихсэн штэ тий за нэг сет нэг ярьлаа тэнгүү тэндээс чаа фак за энэ болохгүй маань энэ нас тэрийн нас гэж явсаар гоод одоо цаг болчиход байгаа байхгүй одоо яг нэг 48 гэж ингээ барьна гэдэг шиг одоо яг энэ цагаал байх хэрэгтэй байна. Энэ дээр одоо юм гэхээс юусаа хасмааргүй. Гэхдээ яг нэг яг үнэхээр хэрэггүй бүр болохгүй гүдэг мөгөдөг одоо нүл чаяал тий оронд нь одоо юу гэж сэтгүү яах вэ гэл тэгж л бодож байгаа л да. Тэгэхээр зүгээс нөгөө уул нь бол угаас яг эдрээ нэг юм дээр хэлсэн шүү дээ. Юун дээр ч бичлээ зүгээр яг тайзны хар човгон дээр байсан юм аа. Тэгээд тэгсэн чинь манайхан зүгээр одоо ингээд яг гоё болцсон сет гэж угаасаа байд юм аа. Тэгээд угаас хүн өөрөө ямар ч үед бүр ингээд алдахаа байсан. Тэгээд угаасаа та нар инээ ингээ баг ингээ батараа гарч идэг те. Тиймэрхүү сет мэдтэй бодоод ирэх юм бол зүгээр ингээ цацчих. Тэг ингээ юусэн хоослоо хийчих гэнэ тархиа. Тэнгүүч яг нэг ардаас нь яг за одоо яах вэ? Тэгэхээр тухайн үед ч угаас нэг 15 6 минутын сетнүүд чи яг ингээ нэг цэцгээр шигээс бүгдийг ингээ цацсан шүү дээ. Тэнгүүч яг ингээ бүгдийг ингээ цацаа хийж гот маргааш өрөөн шоунд дээр гарах гэдэг. Тэнгүүч шоунд дээр гарах гэдэг тэнгүүч хав хоосон болчиход байгаа байхгүй. Ганц шөнө өдөр уус юм бичдэг гэж юу байх вэ тийм шүү дээ. Тэгэл яг тэр 15 минутын сетийг цацхтаа нэг 10 минут ярьчих нэг юм нөөц хөгжүүлж байж байгаа л тэгэл нөгөөдхөө цацаал тэгэл яг шинэ юмтай ингээл гараал тэгэл их тэр ерөөхдөө бол амар юм юу болчих тийм л юм айц тий даадлалч цааш нэмтэй тайсан дээр гарах тэрнээс шиг шинэ юм ингээд дөндөө бол ингээд бичсэн мөртлөө нөгөөдхөө нөгөө ярихаасаа хайгаад яг хүн инээлгэж байгаа тэр вайп дээр л байгаад юм өрөд ихтэй одоо энэ гоё сет энэ нэгөөс ингээ гоё юм чинь тэгээ наадах юм жоохон дараа байж байгаа бол юм болоо гэдэг тэгэхээр нөгөөсөө нэг л дархан ихээр яваад хийж болохгүй те. Тэгэхээр нөгөө нэг шинэ битсэн хэд байна уул нь бол ингээд айгүй гоё юмнууд байгаа тэгээ бүр ингээд үхээд байдаг бүр ямар ч хүчгүй сүултээ өөрөө уншихад тэр инээдтэй биш юм шиг те. Тэрийг нэг жоохон нар үзүүлэх хэрэгтэй юм шиг байна те. Надаа яг нэг юм цэцэг тарьж байгаа юм шиг санагдаад яг ингээд олон жижигхэн одоо нэг санаа бол үр те маа хөрсөнд нь суулгалаа. Тэгээд одоо тархиндаа суулгах ч шүү дээ. Тэгээл гоё сайхан ургуулж байгаа л маа нэг нар үзүүлээл за хэр орох гэж байна те болохгүй услах хэрэгтэй байна уу зарим хэсгийг тасдах хэрэгтэй байна уу тэгэл яг ингээд амар олон цэцгнүүд юу зэрэг явуулж явах хэрэгтэй зарим нь шинээр явуулаад те ингээд явж байгаа яг бүр ингээд болцсон ингээд удахгүй өгөх гэж байгаа цэцгнүүд байдаг шүү дээ энэс үүнээс цааш ингээд газар үг болцсон тэдэрг бол тастаа шовд гоё юм болгоо маа цэцгийн баглаа болгоо арт түбэндээ барьчих хэрэгтэй юм шиг бол танаа хүмүүс комент хичээл те яг гоё дээр тэгэхгүй бол цэцэг чинь жоохон өгөх шүү дээ маань бол бас цэцэг өхүүлж байгаа хүлж байгаа зарим сэтүүд бол өгч байгаа шүү дээ. Удаа нэг яг тэр жоо. Тэндээс нэг ганцхан гоё навчийг аваад ингээм дахиад суулгаад ургуулж болох юм гэж. Тий. Санаанууд тий. Жогноос нэг ингээд удаан ярих тусмаа нөгөө энерги болоод байхгүй нөгөө тэгээ за удаан ярих тэр өөрөө бүр ингээд идэвхтэй ярих байждаг тий. Бүр яг нэг анх амар нөгөө бид чи анх ингээд ярихдаа нөгөө хүмүүсийг инээлэхийн тулд ярьж байгаа шүү дээ тийм үү. Энийг гоё мэдрүүлэхийн тулд би ингээд юу бодсон юу гэж хэлэх гээд байгаагаа ойлгуулахын тулд ингээд хамаагүй хэл одоо би хаа юу байдгийг бүх юм гаргаалаа шүү дээ. Айгүй гоё энергитэй ингээд ярих. Сэтгэл нэнэтэй юм даа гэдэг шиг үү. Тэнгүүч нөгөө удаан ярих тусам нөгөө тэр бүр байхгүй болоод байдаг тий бүр ингээд ингэдэг аахгүй механик тийм зүгээр яг нэг секси ч ихлэхэд нэг боо амар болтго шүү дээ хатуу яа нэг 30 минутын дараа бол нэг тий бас за нэг ингээл цогц өнгөрөнгө бот нэг ингээд дундаас нь ингэх гээл нэг биш дохиош аваа нойр нүрээш нэг л нөгөө охин дуурах нь болж ирээл тий тэр тиймэрхүү жок хүчээ алдаад надад зүгээр яг ингээд нэг гоё сеттэй болчвол тэр ингээд нэг байн гаргаж нэг тогломоор санагдаад тий. За нэг шинэ тоглоомтой болохоор тэрүүгээр нэг хүүхд тоглоомоор байдаг шүү дээ. Хуучин тоглоомнуудаа жоохон мартчихдаг шүү дээ. Яг тэр шиг харахаар нэг гоё. Тийм тэр тоглоомоосаа ингээ өөдчихаар бас тэнэг те өөдж болохгүй
яг ингээд гоё бүгдгийг нь уйдаахгүй ингэж явуулж байгаа л. Уусаа нэг Хэдэн доллар маань одоо чамд? Одоо би нэгийг цацгаад байгаа штэ. Аudi өдрийг. Цаана хэдэн доллар үлчи баримжаагаар. Цаана бас хуучин ойр яриаггүй сэдвүүд байгаа. Тэгээ бас одоо жоохон шинэ юмнууд бас сайн бичиж эхлэе гэж бодож байна. Тий. Энэ байнгын шинэ юм гаргаж явахгүй бол одоо манайх найруулагч ахгүй юу? Авгаах театрын найруулагч. Тэгээд ахаа би ингээд одоо комедигаа хийж ин тэ би одоо ингээд яах вэ? Яаж одоо сайжрах вэ гэсэн чинь үзэгчд бол одоо энэ тайзан дээр байгаа хүнээс бол дандаа шинэ юм үздэг те. Үзэгчд бол ихтэй хамгийн аимшигын ханад цаддгүй тийм мангас гэж байгаа. Эсвэл чамаг бүр ингээд шавчиж бүр ингээд одоо чиний бүх тэр юм охиг чинь бүр ингээд шахчиж ингээд таашаал авдаг те. Тэгээ чи тэрийг л гаргах золиос шаарддаг чи. Чи тэгээд яг тэр шавхагдахын яаж гаргая гэж бодож байна. Ерөөсөө тэр ямар ч эгоогүй, ямар ч ачаагүй гэл ерөөсөө яг тэр одоо төрөний хилдэг шиг хамаг гоё юм цацаал, шавхаал өстой нэрэ өөрийгөө байдгаар нь одоо ингэ ташуурдаал одоо юу гэдгийг гарч чадах бүх юм ал гаргах хэвээр гэж байгаа байхгүй. Тэгээ гарах болгондоо шинээр гарах хэвээр үзэгчд амар амархаа үйддэг. Тэгээд одоо ялангуяа чи анхдагч ингээд хүн учраас анхдагчаас амар хордоо үйдэнэ. Тийм учраас анхдагчаас илүү юм өсдөг гэж байгаа. Тийм болохоор чи одоо бүр илүү золиос байраа сөөрөө олцсон хүмүүсээс дөнгөж шинэ гарч ирж байгаа хүмүүс нь илүү нөгөө хараанд өртөө шүү дээ тэр хүмүүс. Тэгээд энэ одоо яах нь гэсэн юм хүлээлтэл үүснэ гэсэн байхгүй манус дээр. Тэнгүүл бид нар ингээл гарч ирэнгүүтээ ингээл унаа шаачих юм бол тэгээд нэг л унчих бол тэгээд харахгүй шүү дээ. Наач үгүйс явчих. Одоо ч комеди ертөнцид хэдэн хүн байна? Зөндөө. баг юу вэ? Монголд 50. За ер нь бол эргэн тойронд бол 50 хүн байна. Одоо open mic дээр хэдэн хүн ороод байгаа. Өнөөдөр 60 хүн ирсэн. Тоглолт ч яаж байгаа. Тийм. Такс тасламар санагдсан. Жаки 3000-аар оруулсан шүү дээ. Дөө ялагчтай л гэсэн. Хин ялсан одоо л Жаки одоо л яаж байгаа. Одоо югаас ингэж шүү дээ. Манч одоо 9 сарын 9-нд спешиал тоглолт байна шүү дээ. Спешиал тоглолт хийгээд клуб дээр нэг чат төрөх юм бол 3 нахчин гэж бодож байгаа байхгүй. Клуб дээр 3 нахал тэгэл цацсан шүү дээ. Спешиал гээд яг багаар нь катлал. түрүүний бэгийн ярьдаг тэр нөгөө яг гоё юмдаа хорогдоод идэг гэдэг бол яг ингээд тутаа юмдаа хорогдчихдаг. Тий. За шин нэрслээс ингээд зайширч зүгээр хуучнаа шаа. тий. Тэгж амар удаа үлддэг. би бол тэгтээ ингэж бодсон. Одоо надад бол туршлан байхгүй болоо тань л да. Юмыг яг ингээд бата шиг ургуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр анханасаа бол шүү дээ ихэр ч угсаал чадахгүй. Анханасаа бол би ингэж бодож авах зүгээр. Ер нь бол ерөнхийдөө байнгын рефлекс хоосон байх рефлекс болох хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгэх юм бол яг хаа ингээл ингэж орж гараад байж явах хэрэгтэй байна л гэж ойлгосон. Нэгэд одоо би ингээд жижигхэн сэдвүү ингээл хөгжүүлчлэхэд тэрийг яг ингээд миний үед ингээд хандчихж байгаа байхгүй. Цаашаа нүдхий гэхээр зарцчихж байгаа байхгүй. Одоо яг тийм бас нэг туршлага точлоо байгаа л та. Тэнгууд цааш нь харуулаад эсвэл бүрээ хадгалаад дахиж ярихгүй гэж бодвол дараагийн сэдв рүүгээ л ороод ерөөхдөө мөнхийн хоосон л авах хэрэгтэй шүү. Баян нэг шинэ юм байж ах хэвээр те нэг фрэш юм. Яг нэг юм ингээд байгаа тахаар бол ялчгүй үнэхээр дарамт болт юм байна. Ачаа болоод бараг тэр нөгөө шинэ юм ярих хорогддог байхгүй. Шинэ юм ярих нөгөө зүрх зоргийг хүлээд илүү яагаад ялчгар болгоод бид чинь нэг нэгнээсээ ингээд юу аваад байгаа байхгүй юу? Одоо бас дарамт аваад байгаа байхгүй юу? Жишээ нь одоо ингээд пак гэл байж би ингээд тайзан яг за хуучин юмтайгаа ингээд сууж илаад гарахаа те ингээд сууж чил гэгүнд батай орж ирэнгүүтээ шинэ юмэрэл хаглаал эдгээр орж ирэнгүүтээ шинэ юмэрэл хаглаал заяа бадрал орж ирэнгүүтээ шинэ юмэрэл хаглаал гэдэг тэнгүүч нэг за одоо би гараад шинэ юм ярингууд угаас ингэж гоё ярьж чадахгүй тэгэхээр нөө хууч идэл Тэнгүүрэл яг энэ вайб унгахгүй л явъя зүгээр. Миний би шинэ юм дүнж гараад ингэж ярьж чадахгүй гэсэн юм бодол модлоос байгаад байна. Яг шинэ юм турш үзгээл байж урдлын хэдэн комедиуд гэл буудаад явчихар чи. Яа, сугармааргүй санагдаад. Яа, сугармааргүй санагдаад байгаа шүү дээ. Тэр чи дээр гоё вайбн дээр гарангуудаа гэж байгаа буугаа явуулж шалдаг. Туршилж яачаа. Тэгээд угаасаа шинэ юм аваа гарахаар угаасаа гусдгүй те. Тэгэхгүй бол зүгээр заримдаа шааш. Араасаа шааштай. Тэнгүүч яг шинэ юмтай бол ерөөс юу ямар вэ? 2 3 тоглолт дандаа ихэнд ч юм уу те эхнээс 2 2-т гарах юм бол нөгөө чамд ирэх дарамтнаа айгу бага байхгүй. Гомдлгүй шүү дээ нэгээр гараад. Гэтэ яг нөгөө нэг энэ сет 15 минутын юу шүү дээ гараа шүү дээ. Тэрэн дээр одоо нөгөө холдог те. Тий. Одоо эхэндээ хамгийн хүчтэйгээр угаасаа яг тэр нөгөө бас эхлээ гараад ингээд солбохоор гэж болохгүй шүү дээ. Эхлээд баа яг баталгаатай ямаараа маа зохиж яагаал жоохон явж байгаа л 2 дахь 3 дахь жокноос эхлээл ганц 2 шиний маа яг хүмүүс нэг гой за ингээд тайвширсан байгаа шүү. За энэ залуу инээлгчлээ те. Нэг жоохон ингээд за гэх нэг жоохон өршөөнгөө болцсон байгаа шүү дээ. Яг тэр үед нь жоохон шиний маяа яаж агаад
болгоол за болохгүй бол ягаал тэгэл сүулт нэг дахиад хүчтэй манай пам гэж дуусах хэвээр. Нэг төгөөс толгой жог юуны бокс жог хоёр бол амар чухал юм шиг байна. Тий. Толгой бол би бол ингээд амар чухал. Даас над нэг алга олон гэж. Хамгийн богинохон хамгийн хүчтэй л байх хэрэгтэй. Тийм тэгээд гарч ирэл нэг амар хурдан хугацаанд мангар хүч. Хүчтэй яг панчиг яаж яах тэр яг марахын арга байх хэрэгтэй л доо. Зори гарч ирэхэд бүр амар шас цайхсан. Зори амар шас. Зүрийн давлгаа ингээ цунами ороод ирж байгаа юм шиг. Ингээ ангараг өөрөө бас яг цаа. Ангарагыг сонсч ирсэн чинь ингээ сүүл рүүгээ ингээ жоохон ингээ. За та нарыг сайхан амраалаа гэж шаадаг. Үзэгчдийг зөөр амрааж идэг шээ. Яалч сүүл рүү ингээ алдаа. Тэгэл яс чи зори ингээл гарч ирж байгаа. Тэгээ шууд өөрийнхөө дууг тавьц те. Өө гэж гарч ирэл те. Тэр UB Comedy Club-ийн пэйж дээр би нэг бичлэгийн тавьсан. Яг солигдож гарч ирсэн. Тэгсэн за сайн байцгаана уу те. Ишиг талаа явах явахгүй гээл те. Шоо пан инээлгээл. За ингээ UB Club-д за UB автогаалга юм ааш юм гээл инээлгээл. За ишиг талаа амтлагийн зоригт байна гээл. 3 дахь лайн дахиж инээлгээл. Ерөөсө эхний хэлсэн 3 4 лайн бүгд пан гээл хаг авсан. Тэгэл зүр. Тэгээд тайт явж ирсэн сонсогдоод байна шүү. Тийм. Дурлалын хүн бол санаас гоё явчихсан. Тайз майзыг эзэж байгаа тэр бол үнэхээр гоё хөгжмөнтэй явахаар ямар зоороогоос сорох юм. Зори зүгээр ингээд давлгаалуулаад нүргэлүүлээ, болдуулаа, бацсөх болоод ингээд амар юм жоох. Тэгэл юм болгон дээр хүмүүс өө аа гэлээ жинхэнэ нөгөө флоуд орсон баг. Тэг яг тэрний ард тайз ингээд төгшөө зогсож байгаа боддоо байсан. Яг Бадрал араас гарсан шүү. Чад ямар байсан? Яа би бол ингэж бодсон байхгүй. За одоо хүмүүс ийм гоё ингээ авцсан стандарт өндөр тэнгууд би бүф өмчих гэдэг амар хайсах. Тэнгуудээ за байж яг сэтгэл зүй дээр ажиллах хэвээр яг би одоо хүмүүс ингээ гоё яж хат намайг нэг тийм ад үзээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэнгууд би өөрийгөө ад үзчих юм бол тэр хүмүүс намайг ад үзэн. Тэгэхээр окей яг энэ vibe дээр нь ороод нийлээд гоё шаа гэсэн санаатай ороод гэсэн чинь яргаагүй шатс тээ. Тэгээ өчтөр бол сая хагсанд бол гоё байсан байсан. Тэгээ Бадралын араас би гарсан. Юу яагаад артлаас нөгөө хүн байдгүй. Юу яагаад би нөгөө нэг шин сэдвүүд ингээд нэг нийт дээр харны 7-8 минут л болоод байгаа шүү. Тэнгүү жоохон богиночихгүй юу. Тэгээд за ингээд жоохон ойр тайзан дээр гаруу яачлаа, богино яачлаа ингээд дараач өгнө гэсэн чинь Бадралынаас 2 минут бариараа гэдэг өрөлдөө. Оо. Тэгэхээр би нэг хэсэг нөгөө баахан нөгөө crowd work-ны эксперимент хийсэн шүү дээ. Тэр өст айманд орс тээ. Тэрс баахан crowd work хийгээл. Тэгэл тэгсэн чинь манай дүүм та ч баг шууд ингэж ярьсан хамаагүй гоё юм байна. Үзэгчтэй ярьсан тий. Үзэгчтэй яг тэрэнд амар таашаал аваад байдаг тий. Тэр чи яг амьд мэдрэмжтэй яг тухайн момент тухайн цаг одоо ингээд шууд амьд хүнтэй яриа л тий. Хөшөөн тэр гээл тэр чи яг нөө үзэгчд нийтээрээ хамтдаа ингээд гоё юм шиг юм болж байгаа. Яг маахан энийг хардаа тэр гэж нөгөөдөлдөө харах шиг ингээд тий. Яг нэг амьд уурамс бол үзэгч байгаа. Амьд мэдрэмжтэй. Харин яг тэр нэг сэтгэл зүй бас айгүй чухал байд. Яг тайсан дээр гарахын өмнө мань дээр ангарахт хэлсэн шүү дээ. Яг орж ирсэн чинь ангарах шот хөшөө яг би хамгийн сүүлд гарчсан 5 дахь ч тий. Тэгээд урд нь би ингээд яг гэрээсээ гарахаасаа өмнө угаасаа мэдчихсэн байхгүй. За өнөөдөр содоо зори байгаа тий. Өөр хийн ч үлээ. Ер нь бол өнөөдөр би хамгийн сүүлд байсан байхгүй. Тэгээ за өнөөдөр ер нь бол амар хүчтэй хүмүүс байгаа. За сүүлд хүмүүс баг хандсан байж магадгүй дээ гэдэг. Яг бодоол за яах вэ гэдэг би нэг бодохгүй би өөрийнхөө хугацаанд л хагшаана гэж бодсон. Яг ингээл сэтгэл зүгөө ингээд дотроо ингээд сайхан барьцсан яг ороод ирж ангараг хөөц. Хөө гэдэг хүмүүс их цадсан байна. Хаах дүнгээр хэцүү байгаа гэж хэлсэн. Тэгмүүд яг би тэр зүгээр атак шаачаад. Харин надад амар атак шиг санагдаж байгаа. Яг тэгмүүд өгөө хөшөө мань зүгээр гэж шууд ингээд мань сэтгэл зүрүүгээ юм оруулмааргүй ингээд. Тэг хөгжим сонсож байгаа л яг тэрүүгээрээ гараас гайгүйсэн. Харин яг сэтгэл зүй амар чухал. Яг бид нэр зарим өдөр нэг тийм та нар тэгдэггүй би яг фейлд өдөр мэдээд идэх байхгүй урднаас. Тэгээ би яг үнэхээр мэдээд идэв юм уу эсвэл мэдчихэж байгаа гэсэн тэр мэдлэгээрээ өөрийгөө унгаагаад идэв юм уу? Бараг аль парадокс байгаа байхгүй. Аль л яваад. Би яг тэр 5 дахь чинь гэсэн байхгүй. Содоо гараас би гарсан байхгүй. Тэгээ миний араас зөөр гарсан байхгүй. Тэгээ содоо гараад ингээ бүр 28 нэгээр хин гарсан юм. 28 минут. Нэгээр хинж гарлаа. Содоо бүр ингээ 28 минут бүр ингээ шаацсан. Хүмүүсийг бүр ингээ татгадуулаа хийж байгаа байхгүй. Тэр чинь бүр амар болгооч. Тэгээ гэсэн үе. Жаки гарч байгаа зөө. Жаки гайгүй явсан зөө. Араас нь цэгийг гараад техний хагастаар амар явсан. Хамгийн сүүлийн панчаа алдаад. Араас нь тэмүүлэл гараад, тэмүүлэн гараад содоо гараад, содоогийн араас биг гараад, содоо бүр 30 минут яваад 28 минут. За бараг 30 минут яваад. Хүмүүс бүр амар инээгээд би бүр ингээ садч мадааш. Хүмүүс амар инээсэн зөө. Содоо дээр бүр хатлаа инээгээд, хөтлөө инээгээд араас нь биг гараад ихний жока алдсан сүүлийн хитэн 2 3 жокоос тагаа аваад тэгэл ойлгож байгаа юм чинь би за энэ хүмүүс угаас үлдээ бүр олчиж байгаа юм чинь. Тэгээ араас нь зор араас нь зор явсан. Зорыг араас баска гараад тэгээ би гараад тэгээ чи гарч байгаа байхгүй.
Пүү баг 2 цаг 30 минут Тэр өдөр чинь бүр гаруудыг нэрээ бүр нураас хямраасан амар авсан шүү. бас арай л их инээсэн те. арай л баг мөнгө төлөөд арай л авмаар л байсан. Амар. Тэгтээ яг тэр нөгөө төлсөн мөнгөө марттал бид нэр инээлгэж байгаа сайн шүү дээ те. Тэр нь бол Тэр өдөр шүү амар өдөр ураал маска бүр яахад байгаа юм бэ. Гарч ирэнгүүт яа яста та цадцсан уу одоо ингэж мэт. Ээлжтэй тэгж эсвэл арайхаар зөөгтөд оруулж ирж байгаа балчаад гэж. Тэг ийм бас хэрэгтэй л те. Тэгэл манай чи одоо сая 6 сар баг те хийцгүүрэл өстэй юу хийх юм бэ хүү. Тэ одоо яана баг ийм тодорхой бос байдал байгаад байгаа хөөхгүй те. Майд юунд хизээ хөлөө нэг уугаад нэг клуб хоосон клубд уугаад хэний төрсөн өдөр байлаа 100 дугаар 100 дугаар байсан. 100 дахь дугаарын дараа майд уугаад бэги манер энэ заалны яг коридорын тэнд ингээд ярьж мараа. Энүүгээр Тэр төрхний яриа шаалс тий. энүүгээр ингээ хүмүүс ингээл Тэгэхээр тойр хойлох нь яриа биш. Тойр яриа бүр битүү сонсогдож байсан шүү дээ. Тэгэл энүүгээр ингээл тэ хүмүүс инээлтэл ингээл гой орж морол явдаг байсан гэ боддоо. Амар удаан цаг хугацаа нэг амар баг жилийн өмнө байсан юм шиг санагдал. Зүгээр харангууд зураг мурган дөрөг тоос моос дадалцж байгаа шиг тий. Яг нөгөө комеди клубын арын өрөө подкаст ихэл очиж штэ тий. Тэнгүүд ингээл угаалтар орох юм тоос хэзэж ус гоожж байгаа юм шиг юм. Угаалтар тоостой болсон байгаад доторх нь. Тэр тайзан дээр ингээд хов оосон тайзан хаягаар зогсдсон микнийхээ хавд. Ингээл дүүр хүмүүс байдаг гэсэн гээ боддоо. Тэгээ тэр мэдрэмж ёо бас бид чанга орчихсон тэгж ярьс те. Бид нар чинь тайзнаар гардаг байсан билүү энэ гэж ярьж байгаа тий. Комедианууд байснаа марттал явдал. Юу хийдэг байсан нэрээ баг мартал авсан. Зөрөгтэй гарууд байсан байх шүү. Яаж тайзан дээр гардаг байсан ойлгохгүй гайхаж байхаа. Тэгээд урд нь яаж зүгээр ажиллаа хийгээл гэртээ яриад ажиллаа хийгээл гэртээ яриад амьдэрдэг байсан болоо гэж бодож байна. 6 сарын дараа гарах чанга ус тий. Эхний гаралт бол над бол амар байсан. Над бол би салгалж ирсэн шүү бас. Ингээ сандраад байгаа шүү дээ. Ингээ зүрх мөрхнийг сонирм болчихсон шүү дээ. Фильмнэж байгаа юм шиг нэг яг тийм мэдрэмж аваад ингээ сандраа зогсчихсон гээгүүд одоо бол гайгүй фармд гэж бодож байна. Би одоо л фармд орох санаатай л байна. Санаа агуулсан байл. Нэг хит дараалал саахан яачлаа хэмрээсэн давилчлаа одоо. Одоо жоохон нэг доош жоохон бууж ирээд сэтгэл зүгээ нэг жоохон контрол доошо бууж ирнэ гэж яг бас ангараг нэг юм яриад байгаа байхгүй. Би ингээ доошоо буумаар байна гэд. Аха. Тийм. Хаашаа. Тэгээ баг би өнөөдөр ингээ ямар ч энергигүй ярина мэрнэ гэд. Тийм. Чи нэг хэдэн удаа нэг тэгж ярьсан шүү дээ. Тэр яг ямар болчихтой. Ягаад одоо ингэж байгаа байхгүй. За надад бол заяа. Би ингэж байгаа байхгүй. За ингээ заримдаа ингээ сайн байж штэ. Тэгвэл ганц нэг хүн ингээл чи сайн байлаа гээл тэнгууд би ингээд за сайн байлаа гэдээ өөрийгөө ойлгож байгаа байхгүй. Чи хөөрөнд байгаа юм тэр. Үгүй тэрийг би ингээд шууд тэр доор нь үгүй би нэг сайн байсангүй яг зүгээр ингээл явлаа мовлог хэлж байгаа байхгүй юу? Өөрийгөө дарахын тулд мянга тэгэж ингээд хэлээрээ дарсан чсэн тэр хүний үг ингээд надад шууд нэг сум болж ирж байгаа байхгүй юу? Яалтчгүй. Тэр нэм харагдахгүй дотор нэг юм тоосоо өргөдөөд жижигхэн дээр нь ингээд тавигдаад нэг юм фейлд ингээд дөхөд ирэхээр бүр ингээд дээш нэлээ явдаг байхгүй юу? Тэгж байгаа бис нүрээр шалдтаа маа зогтдог байхгүй юу? Тэр жоохон амар эрсдэлтэй байгаа байхгүй юу? Яг тэр ингэж өндөрт гарч байгаа нь яг чамд юу үсгээд байгаа. Яг чи тэр нь одоо яаж байгаа? Чи хитрхи ихтгэлтэй болоод байгаа. Би яг зүгээр ингээд тэнцвэртэй болмоор байгаа байхгүй. Ямар ч үгүй юм тогтмол байх хэрэгтэй. Сэтгэл зүгээ авч авдаг болоход өөрийгөө бэлтгэх гээд байгаа байхгүй. Хит доошоо биш. Тий, доошоо биш, дээш биш. Ингээд савлгаатай ерөөсөө баймирг байгаа байхгүй. Яг ийм тогтвортой юм яг жигд ийм гоё яг ийм сэтгэл зүйн ийм одоо мөрөн шиг гол шиг ийм гоё юм. Чиний харин 50 байх хэрэгтэй. Тэр ингээд өдөд сорохын тулд би ингээд дээш доош нь ингээд хянах гээд байгаа байхгүй. Ер нь бол манайхаас ер нь хин яг тиймэрхүү яг өөрийг ойролцоо тийм хүн байна. Яг бодож байгаас мөрөн шиг гэдэг байгаа чинь. Тийм бодож байгаа шиг чинь. Одоо бэг бол фейлддэггүй шүү дээ. Ер нь фейлдэх нэг бага шүү дээ. Энэ доктортой ингээл яг жигд явдаг. Тэгэл зарим комедиуч одоо хинчүүдийн нэг ихэнхий шахуу шүү дээ. Тэгэл жаки заримдаа бүр ингээл бүр дээшээ амар солиол сүүлд нэг өдрөөс та бүр тусыг хойлол яг маргааш хүн болон магтал чи өдрөөс та хамгийн амар байлаа гэд маргааш нэрээ доошоо хоста пан ультра фейл бүр жаад гонхрцэн сууж байгаа юм чи юу болчихвоо гэл яг тийм баймиргүй байгаа байхгүй. Тэгэхээр би тэр яаж бэлтэх үү? Зөв сэтгэл зүйн бэлтэх. Яг л нөгөө ажиллаа хийдэг те. Ангарахын бол тэгж байгаа шалтгаан одоо өндөр хүлээлт тавиад тэрнээс унажсэн тийм одоо өөртөө тавиад байгаа шиг автоматар тавигдаад байгаа нэг харагдахгүй юм өгөхгүй тулд ингээд стандартаа доошлуулад байна шүү дээ тий одоо яг яг над дээр чи яг ярих хэрэгтэй байгаа. Яг одоо ингэж ярьсан дээр хүлээлтний асуудал. Ингэж байгаа байхгүй чи ингэж хүлээлтийг унгайхгүйгээд хүлээлтэд доош нь тавиад байгаа ш. Тэнгүүд өөрийгөө бас ингэж нүд дараад байгаа байхгүй. Үгүй би хүлээлтгүй бол жог амарсаа орно. Жогоо энерги цацуулаад ярьчихад жог хамгийн гоёороо орох байхгүй юу? Хүлээлттэй байх тусмаа энерги цацуулангууд тэрэндээ зовоод фейлдэд байгаа байхгүй юу?
Тийм юу яагаад вэ л та тий ирээдүйдээ ингээ амар одоо юу гэдэг баригдаад гэх юм уу тий одоо ингээд өндөр хүлээлт тавина гэдэг чинь тэр чинь одоо юу гэдэг юм те за гараад одоо ийм болно яг ингэн гэдэг юм те тэр чинь ингээд чамд амар садаа болоод одоо юу гэдэг чи тэр тухайн нэг тайзан дээр гараад яг тухайн моменттой байхгүй нөгөө нэг юм өмнөх тэр алж исэн хүлээлтэндээ хүрэх гээд ч юм уу шал өөр зорилготой болоод байгаа юм уу те харин хянхаал одоо ингээл яаж юм л та. Би ч нөө тэмдэглэдэж шүү дээ. Тэг хүлээлт өндөр байна гэж төсөөллөө. Тэгээ өөрийгөө төсөөлцөө ийм байх хэрэгтэй гэж төсөөлцөө. Энэ жоо гэлгүүт ингэн гэж. Тэнгүүд яг тайз болгонд чи шал өөр байгаа шүү дээ. Ерөөсөө үзэгчд болгоо өөр байгаа. Тэр хүмүүстэй шинээр ингэж яг гоё шинэ харилцаа үүсгэж яг тухайн мөчтөл байх. Би ч нөө нэг одоо юмудаа ингээд задал сонсоод ч юм ингээд тэмдэглэж байгаа шүү дээ. Яг нөгөө цорхоо хэсгүүдийг ингээд харж байгаа шүү дээ. Тэгээ энд нь алдвал энэ талд нь ороод энэ талд нь алдвал энэ талд нь орж мороод ингээд цорхоонтой харж байгаа шүү дээ. Тэгвэл ингээд яг хоёуланд нь алдах тохиолдол ч юм ингээл төшөөл ингээд астаа ингээд ингэж заримдаа нь ингэж явсан заримдаа ингэж яваад ингэж явчихдаг байхгүй юу. Тэнгууд тэр мэр эдрийнхээ яг ингээд засах гад ингээд тэргээ ингээд үзээд байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ ингээд тэрнээс бас аягүй болж байгаа л та. Аа. Яг юм доктортой байлгахын тулд сэтгэл зүйн амар доктор. Ингээд санагдаад байгаа байхгүй юу. Хүлээлт өндөр тавих чинь муу. Гэхдээ хүлээлт доошоо тавих бас муу гэдэг байхгүй юу. Тий. Өөрийнхөө сэтгэл зүй. Би ангарах тэгж хэлээдсэн байхгүй. Би өнөөдөр ингээд баг албаар фейлдмээр байна. Наач өөс дандаа тэгж ярьдаг. Тэнгүүд надаа би болохоор ойлгохгүй. Хөшөө фейлд гэж гарна гэж юу байсан те. Чи алах гэж л гарах хэрэгтэй шүү дээ те. Би одоо өнөөдөр алуулнаа гэдэг ингээд нэг дайнд орж болохгүй шүү дээ. Гэхдээ яг зүгээр яг тэгж би ойлгогдсон байна. Гэхдээ яг тийм биш шүү. Надаа заа. Гарахтаа бол ингэж байгаа байхгүй. Би зүгээр гараад яг зүгээр байгаагаараа бүр амар ингээ хичээхгүйгээр ингээ нүр амаа ингэж мингэл гэдэг штеп. Зүгээр ингээ байгаагаараа яг яриад ингээл тайван зүгээр л ингээд юу ч ямар ч хүлээлтгүй доошоо ингээд амар доошоо ингээд хүмүүс би жоохон инерхгүй байсан чинь ингээд зүгээр шоо дээгүүр нь гарч мараал ингээл. Тэгээ ямар ч нэг юм фейлний мэдрэмж юу н хүлээж байгаа байхгүй юу? Амар хичээхгүй. Хавируулахгүй. Ер нь бол нэг амар фейлдэхгүй байхгүй юу? Тэгж жагаад би нэг 3 дараалаад би зүгээр юм яг ингээд ингийн явчих жоохгүй юу? Өөрөө жоохон буулгах гад ч тийм яг ингийн нүндээ яг миний жог сул үедээ сул яг ингээд ер нь цоорхоо морхон ийм тийм хэрэгтэй ингээд илүү ойртоод нь доошоо ингээд өөртөө уулзах гад жогтойгоо өөртөө уулзах гад гэж. Тэгэнгүүтээ тэндээсээ би нэг ганц өдөр бичүүлэхээ бэлдэж байгаа байхгүй. Би 3-7 хоног гарахтаа ингээд 3 гараач үлээ ингээд тэгж үзчихээ. Тэгээд за одоо би бичүүлээ. Одоо би сэтгэл зүгээр бичлээ. Өнөөдөр би тэгтээ аална гэж би доороо өсөж мүсрээл тэгэл ингээд би өстө өнөөдөр л аална гэж амар өөрийгөө чахгуудад мах байл ардлын миний бүксөө цог мох би хаална маална гараад алаагүй. Харин тэгээд тэр чинь дахиад хүлээлт тавьсан байгаа сте. Би яг нэг л юм ойлгосон. Тэр нөө Брюслигийн хэлсүү гэдэг чинь ус шиг бай гэдэг. Шингэм юунд орон тэрэн шиг хэлбэртэй болоо. Тийм. Аяган тэгвэл аяга болно. Гүцэн тэгвэл гүц болдог те. Тэр саваа дүүргдэг. Тэр саваа одоогоор надмын туршлага дутаад байна. Чиг тийм болох шээ. Чи тухайн зал одоо үзэгчтэй хавард ус шиг л байх хэрэгтэй шээ. Юусэн хамгийн гол нь ер нөгөө миний хараад яг тайзан дээр гарахыг үндсэн яг хамгийн анхны идэг алах юм өгөхтэй гараад л яг тэр хүмүүстэйгээ л ингээд цуд болох хэрэгтэй байхгүй гараад тийм яг тийм юм бэл гараад тэр хүмүүстэй цуд болгоод яг нэг хамт олон болоо эхнийхээ панч нэг өсөндөө юм зүгээр юм юу зүгээр заавал панч байх албагүй зүгээр л тийм фани гай тийм хөвгөлтэй би та нарын талд одоо та нарыг нээлэхээ гарч ирсэн юм хөвгөлтэй юм хүн байна тий яг тиймэрхүү мэдрэмжтэй манайхаа гэсэн тий яг ингээд гараад ваа юу байна одоо ингээд яг өөрийн тал болгоч шүү дээ тэр хүмүүс яг ингээд чамаагаа сонсоход бэлэн болоод яг анхаарал ингээд төвлөрөөд нүднүүд нь яг ингээд ирсэн цагт тэгээд яг цогцлууд оруулаад явчих шүү дээ араас юм ярих гэж байгаа тэр ярих гэж байгаа юмныхаа дотор оруулаад гаргаад оруулаад анхаарлын татах анхаарлаа яг ингээд харин би нэг юм сурсан харин сурсан мэж бол яг тэгж амар фейлчээс яг за би дотроо ингэ бодож байгаа. За гараа шууд яг ингэж хэлнэ. Тэгсэн тэнгууд хүмүүс инээд дараас нь яг тэгж инээж яхад нь би ингэж хэлнэ. Тэгээ гараа яг тэгж хэлсэн чи инээдгүй шээс. Тэгэл тэрнээс хойш тэгээд тэрнээс яагаад миний төлөвлөгөө ингээд нурчуу ингээд тэрэн сэтгэл зүйдээ орогдоод арахын амиг буруу хэлээд ингээд алгасаа. Ингээд анханасаа ингээд яаж байгаа байхгүй буруу гişгэл. Одоо би яг бас жижигцүү барилдаж байхдаа бас яг тэгчихсэн байхгүй. За би одоо яг гарын аваад ингээд өчлөө гээл хит гарлуун төвлөрөө дайрсан чи яг намайг дайрж байхыг нөгөө хүн чинь зүгээр ашиглаад намайг боочж байгаа байхгүй. Тэгээ айгу би өөрийнхөө хүчинд ингээд ашиглагдаад ингээд явж байгаа. Тэрэн шиг одоо эхлээд одоо шууд ингээд дайрахгүйгээр нэг бас нэг жоохоо ингээд те тэр хүн надаа юу гэж юм би одоо юуг нь ашиглаж болох уу ямар сул талыг ашиглаж болох уу гэдэг нэг юм жоохоо юм барьц өгөхгүй те гэж жоохоо шингэн байж байгаа л ус шиг л байх хэрэгтэй. Тэгэл баваа хийчих. Тэр бол яг одоо амар адилхан. Энийг бол тээ нэг өдөр сурахгүй хаа бас тийм амархан биш ахаа угаасаа.
Тийм шүү дээ. Би бол нэлээд удаан бодож гинөө энийг бол. Тэг яг одоо комеди хийдэг хүмүүст бас энэ жоохон сонсогдчих магадгүй Тэгээ дээ. тайзан дээр усчих байна гэдэг чи одоо Гэтэ тий одоо амар хэцүү. яг олонний өмнө гарна гэдэг чинь амар айдас байдаг байхгүй яг үндэ. Тий яг айдас одоо жишээ нь амар мондог жанжид ч гэсэн цэргүүдийнхээ өмнө гараад үг хэлж чаддгүй байсан гэж яг дээр үед одоо Монгол цэргүүдийн жанжид тэгсэн мөртлөө ингээд алцахаас дайснаас бол айхгүй. Үхээсээ. Тэгсэн мөртлөө үхээс илүү олонний өмнө гарч ярихаас айдаг ч үгүй юм те. Чангалтай. Чанга. Тэгэхээр чи бас сэтгэл зүйн нэг тийм яг Уусаа яг газар хөдөлж байгаа юм шиг юм дээр ингээ ус шиг ингээ гой тогтоон байх нь одоо яс чам тий. яа. Наач бүр амар хаард болоод байна. Тэгээ уус тийм л байдаг Тийм ээ тий. Яг бид нар үзэгчд нүднүүд гээд харж нэгэ бодлоо 100 нүд ингээ өдөрч. Тэгээ би тэн дээр чи амар фейлдж байгаа байхгүй. Нийлэг. Маргааш нь тэгээд юун дээр гарсан шүү дээ. Шамбалаа дээр. Зайсан хил дээр. Тий. Шамбалаа гэнэ. Тэн дээр гарсан. Зайсан хил чамд ямар байсан? Тэр бол теста чанга байсан. Яг нэг уулан дууд би өмнөх өдөр нэг хангалттай би нөө өөрөө бэлдэж байгаа фейлдсэн болохоор тэрэн дээр бол зүгээр тоохгүй гарсан. Тэгээд гарч байгаа уус авахгүй болонгууд нь заа гэдэг. Тэгээ хөрх инээж байгаа бууцсан шүү дээ. Нөх амар фейлдэг шүү дээ. Тэгээ бүгд нав ойлгож байгаа хөө гэж одоо бууцсан. Тий. Өндөр хүлээлт тавиаг болохоор нэг өндөрөөс онох. Тэр уус алаад ах тайз биш те. Тэр бол уусаа ертөнц биш те. Тэр бол шал өөр ертөнц. Задгаа ертөнц байсан гэж. Комеди чи ингээд тайзан дээр хэлсэн шүү дээ. Энэ бол бидний ертөнц биш. Гэхдээ та нар инээж дээ. Зүгээр яагаад юу болоод л амар олон хүмүүс бичлэг хийж мэгэл амар сонирм байсан. Тэгсэн ингээд тал талаас тэнд ингээд тоглоом тоглож байгаа. Цаана зүгээр хоёр хүн агаарын теннис тоглож байгаа. Би тэрийг харснаа ингээ өөрөө ирэхгүй тэрэнд нь анхаарал татгадаг юм да. Ой тоо хэд байна мэн гэдэг. Тэрийг яриа шагаа. Бүр яг хойно үлдээс тоглож аль нь хожиж ийн итэр гэж гээс. Нэг яг манай комеди клуб чи яагаад ингээ бест байдаг вэ гэхээр угаасаа юм байл шүү дээ. Бүгд яг ингээд үзээд ингээд менюсыг хараа сууж байгаа шүү дээ. Тэнгуүч бидний анхаарал төвлөрөх гэсэн амар байгаа байхгүй юу? Яг хийх ёстой юм л хийн тий. Тэнгуүч тэгвэл яг тэр тайзнаар чинь гарангууд тэнд хоёр хүн тоглоод энд хоёр хүн уугаад энд хоёр хүн юмараа тэнд ингээд бичлэг хийгээд тэнд ингээд шорлог морлог гарч иж явах шиг бүр ингээд толгой тэгээ эхний өмнө нь угаасаа тэгээ шууд 5 м-ийн цаанаас эхэлж исэн шүү дээ. Урд хүн байхгүй бангаар том хав хоос. Голд нэг би яаж чад арааны шилгүй шал өөр улаан шилтэй гарсан чи хүмүүсийн царайг юу ч харахгүй юу ч сонсохгүй өөрийнхөө яриг сонсоод яг тийм нөгөө нүдэн бал юу лээ нүдэн чихэн дүүлийн мүлдийн нүдэн балаш гарч ирээ яг ярьсан чи үнэхээр яг юу болоод байгааг мэдэхгүй тэгэл 15 минут гарна гэж ярьсан юм аа тэгээ 7 минут ярьснаа за одоо ингээд явах те одоо би бол яг баг хөтлөгч юм аа тэр гэж манай хэд бол одоо араас гарч иж аалаа би бол халаагч боллагч гэж туг тагтж байгаа алдаггүй шээс тэгсэн би гоё дууцсан л та би манай клубийн бэлэг даха комедиан бэгийг орсон яг харсан 60 бэгийг зогч тамхи дууцсан тал тамхи зууцсан Бэкх авсан. Боо. Бэлэг тагаашаасаа гэж. Яа, тэгээд эхэлж идэг шүү. Бэлэг тагаас байж 9 сарын 9 залуусаа. Гэнгээ 9 шүү тий. Жинхэнэ бэлэг тагаашаа үзэр. Дөрүүдээ сууж байгаа сайхан зовлон жаргалаа ярьлаа да ярьсан. Энэ би хэцүү. Сайн комедигийн тайз шиг гоё тайз байхгүй л те. Тэг ер нь их гоё. Тиймэрхүү тайзнаар гарч байгаа л яг клубийнхаа тайзнаар эргүүд хайрладаг байхгүй юу? Йоо. Яаж фейлдсэн зөв клуб дээр л юм байна гэж бодож байгаа. Клубын өдөөс тайзнаас гараад ямар ч тайз байсан ер нь бол үнэхээр ямар ч тайз нүцгэн шаадаг те. Тулаанд шонхроод нисдэг гэдэг үг л хэвээр үнэхээр хин нэгэн клубээс гадна юм тайзан дээр гарах уу гэдэг үг бол бас л зүрхний уг руу шүү дээ шууд. Йоо тэнгэргүүч баг шиг. Шаардлагаар гарахаас өөр аргагүй. Мань өстө нэг удаа автогаалгын газар комеди хийгээд дэлхийн автогаалга дотор. Тэр хүмүүс яасан нэг юм дрифт хийдэг залуучууд ирээл бас нэг дрифт мөвчлөө машинаа нэг хөгжүүлдэг машинаа угаалгах клубийнхэн юм шүү дээ. Тий. Тэгээд ирээд ингээд өдөө яндар гараа шахах. Тий, тэгэл тэр цаана машин жишээ дуу яваал ингээл амар сонирн байсан. Нэг удаа маа нэг сайн найз багын найз ингээд хүүхдтэйгээ нэг насны төрсөн өдөр тэр ээж ингээд комеди хийсэн. Хүүхд нь эндээс нь тэгээд Тэ би одоо за одоо хүүхд за болоо миний өгшин. Багын найз одоо ганц яаж хат нэгэд очиж байгаа. Тэгэл би нөгөө гараад ярьлаа. Том нөгөө хөгшчүү суугаад байгаа ингээ энэ хөгч чод юу вэ? Нөгөө бадралч хэл байх яа цэг гэж бодож байгаа юм. Йоо. Жохон хүүхдүүд тэр аваар ингээ гүйлдэ за. Тэ би бүр за би хэлж байгаа байхгүй. За нэг дуучин дуудчихал за одоо ингээд юу ялаа. Манай жоохон сүртэй дэмглээд. Тэгээ одоо ингээд комеди болоос болохгүй мань зүр хөтлөгч нэгээл ингээд дуусахыг ярьж байгаа байхгүй. Тэгэл дараа нь айлаалагч дуудсан чи айлаалагч гэж багийг гарч ирж алж байгаа юм чи зүгээр дан дараараа baby shark бүх зүгээр. Тэр бол зүгээр тэнцэнэ зүгээр жинхэнэ босс юм байлаа. Тэр манай клубын дэс дээр гардгүй багтай. Ирж хин гэдгээ үзүүлэх юм. За хүүхдүүд одоо бүжиглээ.
алж байгаа ч одоо ингээр дээрээ зүгээр. Би тэр зүгээр рокстар шааж байсан зүгээр. Тэр залуу ихтэй яг гэртээ ганцаараа уйлдаг гэдэг та. Хүүхэдтэй Жокер шиг. Baby Shark тог сонс холгонд уйлмаас гэдэг. Би бас юм том тайзнаар айгүй хэвчээ. Би Silk Road-ийн тайзнаар гарахаас өмнө өвдгин гэж хэлсэн шүү дээ. Нэг Миний амьдралаа харсан хамгийн чаг гадаа Шангрилагийн гадаа тэр бол хамгийн чаг тайз. тэр дээр гарах би бүр яг өвдгин гэж харсан зүгээр. Ороогүй л тий. Гэтэ үзэгчд аягүй гоё байсан шүү Гоё байсан, nice байсан. дээ. Тэд чаг тий. Би бол амар гоё яг тухалж чадсан шүү тайзан дээр бол. Би гараас болцсон л да. Гэхдээ гарахаас өмнө өгсөн бүр хамгийн анхны тэр амар Нэлээд чаг аваа дум фэлдсэн шүү дээ. Манай гадныхан Та нар яг нийлээд аль альнаас мэдэх бахтай ингээд амар сандарч агаад ер нь хамгийн амар сандрал тайзан дээр биш тайзан яг өмнө өмнө байдаг. байдаг тий. Тэгмэд бидний яг сэтгэхгүй юм болоогүй байгаа зовлон өөрөө илүү явчирж өөрийгөө зовоодаг юм төгшүүрийн юм байгаад байгаа байхгүй. Төсөөлөж байгаа Тий. Зөв. Яа өмнө ч гарч байгаа фейлдэд байвал бас гэсэн шүү дээ бас. Тэг бид нар мянга хэлээд оп мик яах удаа гарч байгаа хүмүүс яаж бол бас шал өөрлөө л да. Тий мэж тавирцсан. Сандарлаа бүр нэг контролдод нэлээд сурцсан. Нэг масктэй нэг инээсэн царайны цаана юу ч болчих байгаа. Цаана дотроо baby shark өөлөөш. Оп миг хөхт ёо ясл. Хацар ам татаалс та бүр ингээл үр ам. Яа нэг хөхт юм хацар бүр. Би яг тэр чинь нэг 2-7 өдрийн өмнө лөө яг нэг оп хөтчихэд авахгүй чинь. Тэгсэн би ингээд оп мокийнхоо голоор гараа бас гараад нэг те нэг рост игээл те амхтаа нэг заалаа манд гацхгүй гээд яваад байгаа шүү дээ. Тэгээ бас ингээд одоо оп мок хөтлөгөө нэг жоохон юм пилбигнэт байсан юм аа. Сандалтай тэгсэн чинь манай хүн гарч ирэх хөтө бүргээ. Хацар нь ингээд микрофон презээ хоолон зүгээр юм шүү. Тэгтээ жоохон үл айлэг хэлбэлтэй. Хацар нь ингээс ингээд дотроос нэг хүн тэмцээд байгаа. Чи наа сапо чи стайл яа зовтой юм бэ? Дөнгөж сая яг open mic над тэр хүүхдээ уулзж байгаа. Одоо 3-4-гээ гарч одоо айгу хацар гайг болсон шүү. Яг яриагийн сонсонгоо тэр хүүхд бас яг төгшүүрийн эмэгтэй сонсогч байгаа хэрэг. Тэгээ одоохондоо болоогүй. Төгшүүрийн юутай хүмүүс тайзантай гарна гэдэг амар хэцүү байдаг байхгүй. Хамаагүй хүнд даваа хэвээр. Тэрний араас гарсан найз нь зовдөг. илүү ачаатай гүйж байгаа шүү дээ зөхөд үз та ингээд нэг гарын салганаад уцтай уцсан ингээд уцсан дээрх нь юу ч харагдахгүй тэгээд унших гээд юу хийшээ та микрофоноор ингээд хүлээж зөхөд байгаа юм. Ингээд нэг микрофон нүүрэн дуурайд тэр хоёрыг харсан чи бүр яг ингээд яг дагаад яг тийлэнд орж яшаа эхний 1-2 юм аа. Өө 1-2 анхудаа ирээд орсон чи шууд 1-2. Зөв яг хүүтэ ус руу шидүүлсэн шүү дээ. Хөлдөж өгөх шаасаа. Юу баг хөлдөд яг чичрээ шаа. Хан руу шидэж гад. Тэгтээ өнөхөө шартаа одоо 4-р гарч байгаа хаа. Тэгээ анх удаа гараад сэтгэл зүй 10 дахь удаа гараад бууж ирсний дараа сэтгэл зүй хоёр бол шал өөр. Тайсан дээр байхын ч шал өөрстэй. Бүр гоё. Чи одоо 100 200 гараа байлгүй тий. Оп майк бүр ингээ хүлээж мүлээгээд 7 хоног нэг. Тэгээ фейлдэхгүй л бол нэг жоох миний хувьд бол ингээ байж байгаа нэг фейлдэхгүй гол нэг гоё хямраасан тавилсан юм санагдал. Ингээл хамаг ажилуулс бүтээтэй юм шиг байдаг шүү дээ ер нь. Гоё ингээл доошоо панк орж ирэл. Ингээл юм ингээл яг хийх арай гоёор ингэж илэрхийлж унчуулаа. Тэгээ унчгаараас айгу хөнгөрчдөг шүү дээ ингээл илүү гоё. Тэгэж дотроо бодож явсан яваагүй угаасаа л фейлдэн шүү дээ гэж. Зэ нэг өдөр яг тимэт гээл фейлдэг. Тэрийг өдөртөө сурмаар байна. Гэтэ яг зөв яг чамд ингээд заах гээд байгаа юм шиг. Гэтэ зүгээр яг ингээд ийм фейлдэх гэсэн сэтгхүүгээ яг бид нэр болох хэрэгтэй юм шиг. Би бас яг сайхан ойлгож байгаа. Дөнгөж сайхан би ингээд өөрөө комеди 2 жилийгээ сэтгэл зүйчээр ажиллаж байгаа айгу хожоо ойлгож байгаа. Бид нар яг нэг ийм тим юм татдаг өөрөө тэрлүү ингээд явуулаад байгаа байхгүй. Юу? Одоо фейлдэх гэдэг юм ингээд толгойдоо байлгаад. Тэр байх ёстой зүйл биш байхгүй. Аха. А гэтээ яг үнэхээр яг ингээд юм чи орохгүй байгаа бол нэг сайхан фейлдэх хэрэгтэй л дээ. Гоё юм. Нэг тийм гоё нэр төртөө фейлдэх хэрэгтэй те. Фейлдсэн нэг юм чийл үү. За нэг ингээд нэг хожигдчоод нэг уурлаад идэх хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш те. Сайхан бод юм уу тоглоомны нэг хэсэг те. Ерхний тоглоом хатаа байдаг юм аа. Тэр гэж. Тайз бол хатуул та. Хүмүүс бас яг комедиг амар амархан гэж бас боддгийн шүү те. Яг тайзан дээр гарахын өмнөх бол би гараа тэрний ч оронд байсан юм л даасан. Гэтэ азар нөө open mic дээр тэр нь ингээд байнга харагдчихэдэг л яг бид нэр ингээд нөө нэг бас энэ чинь хийхээ сурах гал явж байгаа ш. Тэнгүү зарим хүмүүс ингээд та нар зүгээр л нэг юм хүүхд юм хийж ухааны юм ярингуудаа яг тийм хандлага үзүүлж ирээд тайзан дээр гараад ингээд хэлж байгаа цараа бас яг жоохон над жоо муухай юм л та. Гэхдээ үнээр ханамжтай байдаг байна. Ханамжтай байдаг. Хамгийн сайхан таашаал бол яг ингээд өөрийгөө чадна гэж бодож байгаа чадахгүй байгаа. Яг ингээ би ингээ хөдөлж байгаа open mic. Би тэрүүгээр хооллолт шүү дээ. Ийцсэн зүйлээ тоолоод яваад байгаа. Open mic төрсэн заяа. Яг сүнсэн зайлж байгааг хараад яг сүнсэн байж. Яг тэрийн зүгээр оогаад. Тэр чигш тавтай морил. Тэр чигш бүр яг андшгүй байдаг байхгүй тэд нэг тийм
Нэг юм Нэг л юм. Эренгүүтээ те за одоо тэр чи яа дээ ингээ бүр амар ихтэлтэй ярин заяа. Тэнгүүтээ яг комедиан тайзан зэрэг яж ингээ амар хэглэлтэй идэг байхгүй ингээл. Тэр гал юм асууж масуугаал голоор нь те. Тэнгүүтээ яг өөрөө гараад ингээл комеди их амархан. Тайзан дээр юу нэг эго амар тунгалаг харагддаг тий. Тэр ямар ч тийм нэвт шил шиг. Тий. Жогоо эготой багтал тэр чи хүлгүй халтраал. Тэгээ сүнсчүү батагийн ам руу сүнсч орно доо. бата зүгээр ирдэг. Сүнсийн зүрх. Dark Souls шаттай Зүгээр юм баагаад. Апгрейд яг тэгээд яг том хосч байгаа өөрөөсөө гарч яг филдсэн гарууд яг филдээр бунгууд нараас нь гарч ирэл. Тэг зарим тэнэг гараад амар филдсэн ойлт бус бууж ирээд. Алаад дийнэ л Тэр бол сэтгэл зүйн асуудал. тийм юм харж ирсэн шүү дээ. Яагаад Цэцгийн асуудал байна. За. Амар. Үзэгчд рүүгээ ууралж муурлаа шааштай зарим ороод тайзан дээр байж байгаа. Тий харин. Одоо тэнэг гарууд л юм имийг ойлгодгүй юм ойлгодгүй ингэж мэгэж. Тэр бол өнөхгүй баг чинь. Өөрөө жихлаа тэнэг ярьдгүй. Тий. Ойм ойлгодгүй хүмүүс жоохон ийм хүмүүс байд юм. Одоо яг ийм хандлага байгаа байхгүй. Би бол ингээ барууны комеди үздэг. Би бол яг баруунд үзсэн бол шаан. Энд чинь шах монголчууд ойлгохгүй гэсэн юм яриад байгаа байхгүй. Баруун лугаа зайлаач гэж байна. Энэ яг үнэхээр тийм genius баг юм бол яг байгаа газараа тааруулаад яг Холливуд руу явах байхгүй. Тийм шүү дээ. Энэ бол хараад судмаар байна тий. Савнда яг гоё ормоор байгаа. Хөрслөлөг шааж дээ. Би бас зарим тайзыг бол бас жага хатуу тий. Яг UFA-гийн opening гэдэгтэй харьцуулбал хатуу. Гэтэ бусдад харьцуулгаагүй. Яг илүү нэг бас нэг comedy club мөв гэсэн те нэг юм бас нэг юм нэр тийм үзнэ гэсэн тийм сэтгэл зүйг нь бол бэлтцсэн байгаа штэ үзэгчний. Гэхдээ тэр нь бас нөгөө талаараа илүү амар хүлээлт нөгөө нэг л хатуу шааж байгаа. За энийг гэдэг мөнгө төлцсөн тий. Хоёлоо орж ирээд 40 мянга өгсөн тий. Бараг 50 мянга өгчлөө. Тий, одоо ингээ би инехгүй байна гэж шагаад. Тий, нэг мөнгө төлцсөн хасахтаа орж ирдэг те. Зарим нь ингээ ингээ инээж байгаа буцаага нэмэгтэй болоо гардаг. Яг зарим мөнгөө ярьж төлдөг шүү. Буцааж авдгийг шүү. Тий, мэддэг тамалж юу. Яриа яг юм ярьж байгаа чинь фокусаар дажиус хүн наач огч гоё явж юм ингээ яриад байгаа чаа гэж. Тэр хүнийг өөрийгөө шүүгчгээ оцсон юм байж. Тэр нэг зарим яг нэг заал руу орж ирэхдээ бас нэг зарим хүмүүс яг нэг тийм инээхтэй нэг ихтгэлгүй орж ирдэ шүү дээ. Ингээд инээх хүсэлгүй орж ирэх шүү. Ингээд тэг за одоо энд яг нэг хамт дагаж байгаа хүнийгээ дагаал ингээд би яг нэг 2 3 хүнд яг тийм хүн ажигсан байхгүй. Зүгээр яг нэг манайхан ч өөдөөс ингээ вино жоо гэж байгаа шүү дээ. Элдвэнс юм те. Тэгж яхад тэнд ингээл сууж байгаа л ингээл харж захтай ингээд жоох юм ихтгэлгүй нэг ёстой зүгээр яг нэг найзтайгаа хамт ч юм уу те ингээд чирэгдээд ирдээ за хойлоо хамт үзчихье гэж хэлсэн байгаа нэг даваа ирсэн нэг нөхөр байгаа байхгүй нөгөө тэгээд за юу цаачаа яг тэгж орж ирж байгаа яг тийм хөө гараад байдаг байхгүй. Тэгээ нөгөөдөл нь яг би нэг 2 3 хүнд хоочголчоо тэгээ яг тайзан дээрээс ингээд ярьж байхдаа ингээд харсгүй нилээ нийцэн байртай сууж шүү. Яа амаа ингэж ингээд сүүл рүүгээ ингээд бүр хөлөг бүр таталдаг шинжтэй содоо модоо дэр бол. Бүр тэгсэн шүү дээ. Миний азарны болчиг солж өгөхгүй бол би ингээд тэр гэж юм шаа. Гомдол маа заахныг ухааж унжс тээ. Тийш тээ. Тэр бүр ингээд яг ингээд инээсээс тэгс намайг ярьж байгаа чи буугаад дэгээ гараад ирсэн чи гэрэл мөрөл асаага юу болж байгаа дэгээ тэгээд фейлтлүү яалаа. Дэгээ тэгээд өргөжлөө ярьсан. Дэгээ ерөөсөө амар гоё болгосон юм аа. Цааш амар гоё болгосон. Нөгөө артлын өрөөнд гайгаа боллоо. Артлын өрөөнд нөгөө нэг их чинь нэг VIP руу оруулсан шүү дээ. Тэгээ уусмаас ингээд агаар магаар ингэсэн чинь юу яаглаа танаа таахлаа дандаа үздэг юм уу. Амар гота. Зүгээр их чинь өөрөө гэртээ ярьж юм байна. Астрал ертөнцид комеди барьж яасан. Бид түргэн дуудсан шүү дээ. Их чинь алхаа ярьлаа. Зүгээр. Тэр чинь яг бата гараад агаас дандаа үздэг. Дэгээ гарч ирэнгүүт яг 2 хөлбөрөөс байхгүй. За сайн байцгаана уу гэдэг чинь нөгөө дуурахгүйс байхгүй. Сайн байцгаана уу гэж чинь пат гэж гэрдээс дэгээ өөрөө чөчөө шааш. Яаж вэ гэдэг чинь дүүх ухаалт. Буцаж орч юу гэлээ ухаалтлан шаачлаач. Юу гэлээ дэгээ гарч ирсэн ээ. Та нар хүн ухаалтл ярьж үтсэн юм уу? Тэгэж байгаас гоё явсан л та. Тэгээд шоу тэр чигээр айгүй гоё явсан. Тий. Тийм тохиолдлыг гарч ирсэн шүү. Одоо тийм яриад идэх хүмүүсийг бол бас жомоолч хайдулээ. Гэхдээ тэр бол яг нэг юм санаа хаална. Юу юм шиг санагдчих нэг тэр хүний нэг юм комплекс ч юм уу те. Яг эсвэл нэг бол бүр үнэхээр нийгэмшээгүү бүр юм зэрлэг хүн байгаа. Нэг бол ингээ бүр ярихгүй байж чадахгүй. Цаанаас нь ингээ нэг анхаарал өөр дээрээ татах бүр юм юутай ингээ. Тийм дандаа яг тийм хувийн яг юм харагдчихэв. Яг л байд. Ангид нэг тийм асуудалтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм юм болгоно ингээд инээд авчих гал эсвэл анхаарлыг болгох гал те. Тэр ихгүй. Attention амар аав ээж өгөөдөг хүүхднаас нь өгөөдөг анхаарал өөр юмнаар нэг юмнаас ингэж авч идэг. Тэнгүүд тэр ингэж орж ирсэн харагдчихэв. Тэгээ заримдаа болохоор нөгөө гэр бүлийн асуудлаас олж
бухимдсан явж байгаа хүмүүс яг гэж харагдаад байдаг байхгүй. Тэрийг ингээ гаргах гэдэг, бухимдлаа гаргах гэдэг. Чи яа. Тэр согтуу шааж байдаг. Тэрийг ингээд Октод бас амар имзэглэдэг те. Зарим октод ингээ жоохон ярьж мөрөөд ингээ хальт ингээ энд 3 шиг хэлцэнгүүт бүр шууд ингээ би нэг удаа нэг анх гараад удаагүй нэг яг 100 юм уу та. Метайзен дээр гараал. 3 их чиг яг ингээд амар хийцэн бох. Тэгээ тэр нэг тийм гоё яг роуст байгаагүй. Тэр нэг гоё пигээгүй. Тэгээ би яг гарчаад ингээд яана тэр ихч нарыг одоо ингээд жоох ингээд өөртөө айгу муухай мэдрэмж төрөөд байгаа байхгүй тийм ингээд эрх мэдлээ урвалцсан юм шиг тийм. Тэгээ тэр ихч нарыг ингээд хүмүүс инээд болгочихж байгаа шүү дээ. Тэгээ гараад явжсэн чи батаа явж чинь. Тэгээд ишээ явахдаа замдаа ярьчаад тэгээ буцаад очсон чи Жаки ганцаарх нь үлдсэн байж. Тэгээ Жакитэй нөгөө жоохон гонсоор яж байгаа ярьсан чи. Дээшээ заалан жоохон суухан богсон. Яг нөгөө 3 ихчээж тий. Йоо. Тэгээ очоод ихтэй шууд тэгээ тэр ихчнэртэй ярилцсан чи амар гойлцсон шүү дээ. Тэр ихчнэр ч гэсэн яг ингээл чи тэгтээ ихчийг яаж байгаа юм бэ энэ тэгээд үгүй харин би бас яг ингээд яг одоохондоо ингээд сайн туршлага байхгүй. Тэгээ та ингээд хэкэлтэнгүүд би сандраад ингэж орж ирээд ингэчихэж байгаа байхгүй гэж ярьж байгаа. Тэгээ яг амар гой ойлголцсон тэр ихч. За бид нар ч гэсэн цаашдаа ингэдэг юм байна гэдгийг мэдээ тий. Туршлагатай байгаа үед нь бас ингээд орж явах хэрэгтэй юм байна. Тэр ихтэй унтах юм байсан. гол нэр юм байна. Шааж чи хэкэлтэй шахаад. 3 ихч. Өлөө. Юм асууж байдаг шээ. Аваагийнх нь өдрөж үгээшээ. Жаки өдрөө уутаж. Жаки зүгээр гоцмөргөө шаасдаг. За хэдүүлээ өндөрлөхөө. тэгээд сайн бас гоё сэтгэл зүрхний яриа хийчлээ те бүгдээрээ. Ойрд бас подкаст хийгээгүй те. Ойрд бас ингэж дотоод подкаст хийгээгүй те. Тийм комментийнхнаараа бас хийсэнгүй бас. За тэгээ манай Бэгийн спешиал тоглолт те 9 сарын 9-нд байгаа. Тасалбараа яг одоо аваараа угаасаа дуусна. Дараа нэрээд би ингээ үүдчих. Их чинь өнөөдөр ингээ яг яг явах гад байна. Тийм ингээ явлаа. Панчануудад танилцуулдаг уу? Тэгээ уушлаараа те. Тодорхой болсон юм болов? Тасалбар яг одоо шопинг яг очиж байгаа л тулж ирж байгаа л. За. Одоо нэг хүмүүсийн ажлын цаг завыг мэдэхгүй байж тэгээд. Би нөгөө 9 урилганаас дахиад нэг 2-ыг дарга шааж гоо. Дахиад нөгөө хуучин жармаараа шаажтай нөгөө бид нэг онцлог байсан комент. Яг тэг. комент онцлог байсан шээ. Адилхан нөхцөлтэй шүү. Тэгээд Бэгийн дахиад 2-ыг бэлгэлчээ. Одоо ингэ болий. Одоо 5 үлдчихэж байгаа. Бэгийг үнэлэлтэй. Тийм үнэгүй ирсэн. Наад 9 өгсөн лээ. Хүн сад 9 өгсөн биз дээ. Хүмүүлээ шаач. Тэгсэн шүү дээ би. Угсаа 9 сарын 9 миний дуртай тав байна гэж. Чи төрсөд би ч ихтэй яг чиний жинхэнэ төрсөд оцсон байх гэж. Паспорт чи хэдэн төгрөг байх шээ. 10 байжгаад хуурамч төрсөд иргээд 9 болсон байх тий. Тэгсэн. Юу? Тасалбар. Үн үү? Тий. Үн 35 мянга шүү дээ. 35 мянга. Нөө бэлгээ ясдаг. Юу бэлэг? Дахиад 2-ыг өг юм уу гэж. Хэлчихсэн шүү дээ. Яг хуучинтайгаа адилхан юутай бид 3 шалгаруулна тэгээд өгнө. Гой коммент гарч ирэх юм уу? Гой коммент руу. За. Окей, тийм байна. Залуусаа тэгээд битгий сонс подкаст байла. Ярилцаагүй гоё юм. Тэгээ ер нь манай comedy club лавг баасан бям гаригууд тоглож байгаа. Тэгээд одоо жишээ бид нар бас одоо нэг 2 дахь 4 дахь өдрүүдэд бас юм хувийн бас юм private comedy-нууд бас хийж байгаа шүү те. Одоо манхныг байгууллагатай хамтраад одоо гоё юм эмчнэрт ингээд comedy хийж байгаа. Тэгээд бас одоо энэ жил бол ер нь шинэ жилийн захиалгууд ер нь нэлээд бага байх юм шиг байна. Шинэ жилүүд ер нь бага байгуулгын шиг байна. Тэгэхээр яг хэрвээ байгуулгаараа манай клубд одоо зүгээр бид нар яг гоё шинэ жилийн те одоо Монгол HT дээр гарч ирсэн шинэ жилийн тоглолч ч юм уу ийм гоё тусгай тоглолтыг ингээд яг танаа байгууллагыг тусгаалan зориулж хийж өгөөд яг үйлчилж болно. Заавалчгүй том нүсэр шинжил гэж хийгээд тахгүй. Манайх бүх заалаа сайхан ариутгаад ингээд яг ном журмынхаа дагуу явж байгаа. Тийм бас албан газруудыг бол манай 77 22 42 гэдэг дугаар толбогдоорой. За тэгээд 9 сарын эхний 7 хоног барилгачдын баяраар атгаж. Барилгачингуудыгаас авчраа тий. Компаниараа энэ дээр жоохон барилгачингуудыгаа болсон байна. Барилгачдыгаа. Тэгээд за. Мань газэл шиг. Чи дуусгах гэдэг юм аа. Мань 9 сарын 9-нд тоглолтоо болгож байгаа гэдгээ дахиад хэлсэн юм аа. Тэгээд яг хаа наача хандиг ууж байгаа. Тэгээд яг хаа тасалбарын шопинг зэгийн дээр байгаамаа. Тэгээд угаасаа шинэ жилдээ олон болохгүй ахаа. Байгууллагууд угаасаа их дампуураа дууссан байх. Шах. Сүүлийнхаа мөнгийг бидэрт өгөөрэй. Ядаж нэг байгууллагыг бас авраад дуусаарай. За. Төгсгөлөө хийцгээ залуулсан. Окей, битгий сонс подкаст байла. Бэги. 9 сарын 9-нд уулз.